Ирчүүд өөрсдөө тэгж зөвтгдөг шүү дээ тий. Би мөнгөний төлөө чинь би гэр бүлээ тижих чинь тий. Ингээ явж хат би одоо өөр ямар арга байгаа тий. Би яах ёстой юм ч гэдэг юм уу тий. Ингээ өөрийгөө зөвтгөхөд. Шууд автоматар дефенс хамгаалтын тийм айгу хэрэгслэн дээр ихгүй сэтгэл зүйд өөрийгөө хамгаалдаг, зөвтгдөг. Тэгээд яваад чи тэгээд урт хугацаанд ч юм уу зарим миний хувьд айгу богино хугацаанд явагдаж шүү дээ. Ихэнх хүмүүс богино хугацаанд явагдав. Богино хугацаанд явагдаад чи өглөө босгоч тэнхэлгүй тий. Имлэгээс салахгүй, имнээс салахгүй, антибиотикоос салахгүй тий. Эхнэр хүүхдээ ч өрөөх чадалгүй ийм байдалтай болоод ингэн байран бэ чи мөнгө олж яах гэж байгаа юм бэ? Та чиний эхнэр хүүхдэд үнэхээр тэр чинь хэрэгтэй юм уу? Тэ эхнэр хүүхд чинь үнэхээр чамаас тийм их мөнгө төгрөг юм шаардаад байгаа мó эсвэл чи тэгж бодоод байгаа юм гэдэг асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Амжилтанд хүрсэн түүхийг бүгд л ярьдаг. Харин уналтын түүхийг баг хэн ч ярьдаг анзаарлаа. Уналтаас сургамж авч санаа суй. Сайн байцгаана ингээ санаа суй подкастын ээлж нэгэн шинэ дугаарыг хэлж байна. Энэ удаагийн дугаар бас онцлогтой. Би одоо яагаад онцлогтой вэ гэж яхаар бид бүхэн эрүүл мэнд хувь хүний одоо тий эрүүл чирэг байх үүднээс бас ярилцах сэдв гарч ирж байгаамаа. За энэ удаагийн дугаарт Болдбаатар коуч маань оролцож байна. За сүүлийн үед бол одоо Болд коуч гэсэн Facebook пэйж дээр бас нэлээд алдартай одоо хүмүүс нэлээд даган дуурайж болдогоос их хоолны зөвлөгөө авж байгаа. За үндсэн мэргэжилмээр бол IT-ийн мэргэжилтэй Bold Consulting гэдэг софтвер програм хангамжийн инженер байгаамаа. За тэгээд ингээ явсаар байгаад одоо эрүүл мэндийн чиглэлээр коуч болсон байна. Ярих сэдв ихтэй мөлжүүртэй. Та хүн танилцуулгад яг хоо манай болдоо үтээр нөө MF гэдэг баг 14 жилийн өмнө 10-аад оноос шүү дээ тийм ингээд нэг Facebook групп үүсгээд хамтдаа кино үздэг community байсан. Тэгээ тэр мэн одоо яваад хэдэн мянган олон мянган гишүүнтэй групп одоо группүүд болжээ киноны холбогдлолтой. Нийлж одоо киноны ревю хийдэг байлаа 2010-аад онд кино театрт. За тийм байна. Ерөнхий танилцуулганд одоо гол санаа маань юу гэхээр манай болдоо маань 168 кг байсан. Та хүн боддоо 168 кг. Одоо тэгсэн чинь 80 кг болцсон. Заримдаа бүр доошоо өмс. Тэгээ нийт дээр энэ дунгч баг 50% хассан гэж бүр 80 кг хассан гэж боддоо та бүхэн. Яг болдогийн одоо пэйж рүү нөрөө харах юм бол тэр нэг өмнөх зураг нь одоо зураг нь харьцуулсан байгаамаа. За иймэрхүү интротой байна. Би интрог нь хийчихлээ. Ер нь ингэж бүхэл бүтэн 80 кг хайддаг хүн гэж одоо миний ойд байхгүй санагдаад байгаа. Тэгээ болдоо нь би дээр үзүүлж үнэхээр бүр нэг турна гэдгийг бүр маш олон хүмүүст одоо урам зориг өгсөн байгаамаа. За нэлээ урт интродакшн явчлаа. Сонь сайхан үетэй бол доо. Сайн. Тэст хоббигоо игэл явж ин да ойрч тэглээ. Чаргалаа өгөл явж штэ. Болдоо дээр бол одоо олон стартап байгуулж исэн ярих одоо алдсан кейс жишээнүүд зөндөө байгаа. За хамгийн түрүүнд бол би одоо шууд асуумаар байна. Ер нь хизээнээс гинт ингээд турыг шийдсэн, юу бодогцсон, эрчимтэй маш богино хугацаанд турсан. Энэ ер нь юу болоод өнгөлөө бас товчхон хамгийн түрүүнд сонирхолтой асуулт л гэсэн асууч. За яг тийм нэг өдөр бас биш юм билээ. Нөгөө жин нэмэгтгэрч хүн өөрөө анзаардаг байхгүй юу? Юу н анзаарахгүй шүү дээ. Хүн өөрийгөө ингээ өдөр болгон харж яадаг учраас тэрийг анзаарахгүй нөгөө ингээл өдөр болгон ч байна уу сараар ингээл тэ жин нэмэгдэн эрүүл мэндийн доголт нь ингээл элдв асуудал үүсэл явал хүн тэрэн дээр дасчдаг шүү дээ, тэ. Магадгүй ингээ ойрт хараагүй харахаараа нэг хилдэг шүү дээ, тэ. Бусдаар бол юу н анзаарахгүй шүү дээ. Тэгээ бодохоо нэг 10 баг 10 хэдэн жил баг магадгүй 14 15 жил ингээ багаар ингээ жин нэмэгцээр байгаад нэг мэдсэн чи ингээ баг өөрөө хөдөлж чадахгүй босч чадахгүй хэмжээнд бол очсон байсан юм билээ, тэ. Ер нь бол тэгээ яг тэ эрүүл мэнд доголтон дээр чин имлэгээ салхаа байлна, тэ. Ер нь ирч хүчгүй энерггүй хөдөлгөөн муутай ингээл тэгэл зүрх судас яриад ивэл зөндөө асуудал үүссэн. Тэгэж явсаар байгаад тэ ковидор бүр өндөрсөн байхгүй юу? Ковидор ч айгүй асуудалд ороод. Бүр тэр чинь ингээд нөгөө ста гарч орхоо байгаад нөгөө тэ 2-7 хоног баг сар мараар баг гэрээсэж гарахгүй тэгээ нэг өрөөнөөс ч баг гарахгүй тэгээд ээж жахт нөгөө тухайн үед ажил мэж бас солигдоод ингээд одоо барууны цагаар ингээд нэг хөрөнгө оруулалт монголттай нэг онлайнаар ихэд явдаг байсан ажил. Тэгээд тэрлүүгээ илүү ороод анхаараа явцсан чи ерөөсө хоол нойр тийм ээ тэгээд ер нь нойрны давтамж тэгээд ер нь өдөр шөнөөч ялхаа байлаа тэ хоол ун стресс ер нь авах юм байхгүй болсон. Тэгээд бүр тэр баларч явж байгаа өөрөө анзаарахгүй шүү дээ. Тэгээд тухайн үед өөрийгөө болгоод аргалаад яваалсан. Тэгээ ковидын дараахан бүр яг сайн яриад байгаа 160 гараад явцсан байсан юм билээ л дээ. Тэгээд тэр чинь баг жилдээ нэг 2 3 эмнэлэгт хэвтэн тэ ялангуяа тэр дундаа нөгөө чихрийн шижин тэгээд тэрэн дээр нэмэгдээд нөгөө одоо эмерса гэдэг л дээ. Одоо антибиотикийн эсрэг үүсэлтэй бактери гэж байдаг шүү дээ. Тэр ялангуяа айгүй их дарам тэрэнд айгүй их хүрсэн байхгүй. Тэр ялангуяа нөгөө дархлааны олдмол хомсдол эмгэгтэй болцсон тийм ээ бодис солилцоо дархлааны асуудалд
орцсон ялангуяа чихрийн шижин жин өссөн хүмүүс бодис солилцооноос болоод тийм асуудалд ордог байхгүй юу? Ер нь дахлаа нь унччихна гэсэн үг. Юм л бол хүрчин гэсэн үг Яг зөв. Ингээд бактеринд амархан идэгдээ, шархан идэгж өгөхгүй. Ер нь бодис солилцоон л унчиж байгаа байхгүй юу? Тэгээд баргийн ингээ өвчин аягүй амархан дуснаа идэгж өгөхгүй. Тэгэл ялангуяа хамар, хоолой, чих ингээ байнга өвддөг болчихж байгаа байхгүй юу? Бактери байнга өвчээд идэг. Вирус бактери амар хүрч. Тэрнээсээ болоод ерөөдөө байнга антибиотик хэрэглэнэ. Тэ идэгж өгөхгүй нөгөөх нь. Тэгээ ерөөдөө ядж яхад нөгөө төрөлхийн монголчууд аягүй их байдаг энэ нөгөө хамарны нэг тэ талст эли байдаг энэ. Тий. Тэр аягүй их олдмол болон төрөлхийн аягүй их байдаг. Нэг тал нь битүү. Тий. Тэнгүүд нөгөө таргалт дуусээд эренгүүдэд хамрын нүх хүртэл таргалдаг байхгүй юу? Тийм үү? Тий. Ийм нарийнхан болсон заяа. Тэр чинь нарийнхан болсон. Тий. Ямар сони. Агарын хангамж байхгүй болоод цуснд агарын хангамж зүгээр амьсгалтаа хүртэл ингээд амар хүчтэй амьсгал тийм учраас таахгүй нөгөө бахардаал гэдэг. Ийм хүчтэй. Тэр чинь хамарны нүх жижигэрсэнтэй шууд холбогддог. Тэгээд дээрэс нь дали. Ингээд хавсраад тэгээ ядгүй хамрны нүх юмтай ийм жижиг болчих штэ. Агаар л орно. Тий, агаар амар багаар. Тэгээ орохтой айгүй амархан бөглөрдөг болчихдог байхгүй. Тэнгүүд нөгөө агаар нь багдаад амархан бөглөрөхөөр бактери вирус үрчнэ. Тэгээд нөгөө хамрын хүндий ч уут байгаа шүү дээ. Эний чинь цаана амар том орон зай байдаг байхгүй. Тэр нь ингээд чигжээд дүүрээд эхэлдэг байхгүй. Хог новш одоо ер нь бол бактери урж юм гэсэн. Тэгээ бактери уржээд байнгын нөгөө гамбрит гэдэг. Гамбрит би угаас багасаа гамбриттэйс тэр нь бүр хүндэрчиж байгаа байхгүй. Тэгээ ер нь тэгээ юм ингээд нөгөө хоорондоо нийлээ дарлагдаа. Тэгээд баг жилдээ 2-3 эмзэг твтдэг болоод ямар сандаа яг тэр чинь юу шүү дээ нөгөө 21 оныг одоо шинэ жилээр чинь бүр ямар сандаа шинэ жилээ одоо юунд гаргаж байгаа байхгүй одоо юу гэх юм тэр чинь одоо совлилт твтээ тэндээс тэгээд шинэ жилийн өнгөрөөч найзуудаа шинэ жилийн өнгөр тэгээд үргэлжлүүлэн эмнэлэг твтэж байгаа байхгүй. Тэгээ антибиотикоор зодуулаад 7 хоног ямар ч байсан нэг арай нэг тэ ямар ч нэг тухайн үед нэг гамбритаа нэг жоохон гайгүй болгочоод гарч байгаа хэрэг. Тэгээд тэр үед бүр ер нь бол шууд шийдсэн байхгүй. За ер нь болио энэ ажил төрөлж болохгүй юм байна, амьдралыг өвшилж болохгүй байгаа юм байна та. Ер нь бол энэ маягаараа бол ингээд ахлагаж байхгүй тэ ходоож муудсан ингээд ер нь л асуудал хүндрэх юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгээ угаасаа өглөө босох гэдэг чинь бүр амар хүнд ажил байлаа шүү дээ. Өглөө босно гэдэг чинь ингээд зүгээр бие дийлэхгүй. Тий. Ингээл сэрчэл хэвтэл тий. Босыгээ ч дийлэхгүй хүн ирэх юм. Яг нэгдүгээрт бие нь хүнд байна. Булчин тийм ээ булчингийн масаа алдсан байна. Өөрийгөө ч дийлэхгүй байна. Дээрээс нь зүрх сууц цачаал дийлээд авах болцсон байна. Тий. Энерги маш бага. Тий. Ягаад гэвэл ингээд асар их энерги шаарддаг. Тэрийг авчтгаа болчихсон. Бодис солилцоод авчих. Тэг яаж босох вэ? Тэгэл яах вэ тэгсээгээл нэг өнгөрч мөнгөрөл тэр тэгсээж байгаа нэг босон шүү дээ. Тэгэл нэг босоол тэгэл ямар ч нэг тэгэл ерөөдөө бас л суугаал ажлын нэгүүдийн гадуур нэг кофе шоп ч юм эсвэл нэг офс төрөлдсөн тэндээ ингээ сууж яадаг тийм л нөхөр байсан байхгүй. Тийм болчихсон юм. Ялаа ковид үед бүр яг тийм тарцсан. Тэгээд ер нь болохоо байлаа гингүүтэй. Тэгээд тэрнээс яг тэрнээсээ баг өмнө 6 сарын өмнө ч баг өөрчлөх гээд хэрэндээ л хичээж ирсэн байхгүй. Одоо бүр миний тэр бичсэн цаас байдгийн тэгээ тухайн үед ингээ өөрийгөө дүгнээ. За би энэ он гарахад би одоо ямар байна? Тэгээд ирээдүйд би ямар байх юу өөрчлөх вэ гэх ингээ бичсэн цаас байдагхгүй өөрийгөө тодорхойлсон. Тэрийг би одоо эргээд харсан байхгүй. Тэрийг харсч яг тийм байхгүй. Ингээ энерги байсан, ядардаг байсан, тэгээ хоол ундаа зэкслэх хэрэгтэй юм. Бүгдийг нь ойлгоцсон байсан юм л. Зүгээр тэрийг тууштай хийхэд тэрийг бодит амьдрал дээр урт хугацаанд өөртөө хэрэгжүүлэхэд нөгөө яг өөртөөгөө тулж ажиллах хэрэгтэй л байсан юм байна. Яг тулж ажиллаад ер нь бол баг бус юм 90% хийсэн байхгүй. Ажил төрөл гэр бүлээ угаасаа ч анхаарч чадахгүй тийм төвшин тутсан байсан. Гэр бүлч бас тэрийгээ ч жоохон хойш нь хаяад яг ер нь цэвэр өөрийгөө хайрлах өөр дээрээ л цагаа зарцуулж эхэлсэн. Тэгээ ажил хөдөлмөр нойр хоол ер нь бүх юм бол зүгээр л өдрийн нэг доор хойж нэг 8-аас 10 цаг бол зөвхөн эрүүл мэнд чи хасах гэдэг асуудал дээр л ажилласан. Тэгэл явхад нэг өмнөх туршилтууд тухайн үед хийжсэн юмуд маань ингээд үр дүн өнгөлчих дахиад нэг 6 сар зарцуулсан. Тэгээд нэг өдөр яг нэг гол шалтгаан нь сайжруулахаас зүгээр эрүүл мэнд сайжрахгүй бол би ер нь ингээд амьдрал байхгүй болох юм байна. Тэ бохоо гэдэг үе ер нь бол тий байхгүй болчих юм биш дээ. Би мөнгөөрч яах вэ юугаарч яах. Тэгээ ер нь бол нэг байсан хэдэн цаас тэ энэ ингээд өөрт байсан бүх нөөцөө шахсан. Жилийн энэ баг жилийн хугацаанд. Тэгэл зүтгэсэн. Тэгээд зүтгэж явсаар угаад нэг жилийн дотор бол нэг за тий нэг 60 орчим килограмм. Тэрний өмнө нэг 20 кг урт хугацаанд бас хасцсан байсан. 160-аас харьцангуй бага бууж ирсэн байхгүй. Тэгээ нэг бараг 130-40-тэй байж байгаа. Тэрнээсээ нэг жилийн дотор бол нэг 60 кг бол хамгийн сүүл юм байла. Хасаад түрүү жилийн ер нь нэг 11 сар гэхэд бол 87 кг өгсөн байхгүй хамгийн бага жин дээрээ. Ер нь нэг зорьсон жин дээр байсан. За ер нь 80 руу орчоод болондоо л гэсэн зорилготой байсан.
Зүг. Тэгэхээр наа чи яг өөртөө бит яг ингээд зогцсон юм байгаа шүү дээ. Тэрнээс доош орвол асуудал болно шүү дээ. За хөө ер нь бол маш одоо их хүнд цаг үе байсан байна амьдралын. Тэгээд тэрийг бол ингээд ойлгоод туулсан байна. За ингээд ойлгочлоо. Тэгээд тэрийг тууштай ингээд туулж хэрэгжүүлнэ гэдэг чинь бас чанга шүү дээ. Тэгээд тэрэнд одоо ямар хоол ундан дээр юу өөрчилж ийн одоо баг гэдэг одоо дөнгөж 2-т тэл нэг юм байсан яг тэр хэм дээр ирсэн байл та уцаад энэ болов гэж. Яг үүнд нэг юм байхгүй. Хүмүүс асуухаар ингээд нэг жорч юм уу те эсвэл нэг юм ганц хууц юм эсвэл хизээш тийм энгийн байдаггүй мөлий. Яг цаг адлахаар. Анх бас л яг би хүмүүсд тэгж боддог гэсэн те нэг нэг хоолоо асах хэрэгтэй ч юм уу те эсвэл нэг юм ганцтай нэг гоё юм олж авах хэрэгтэй юм шиг те эсвэл яах нэг антибиотик хэрэглэх хэрэгтэй юм шиг нэг юм анх бол тийм л төсөөлт байсан. Тий. Одоо болохоор нөгөө нэг бүгд л нөгөө нэг одоо юу гэдэг нэг шөнө дотор алгуулгачих тийм хүсчихэд шүү дээ. Миний гол маргаа шалах гэдэг шүү дээ. Миний гол асуудал болохоор яг энэ юугаа одоо хоолны дэглэм энэ орц материал хүмүүсүүдийг хаанаас судалж одоо энэ knowledge-үүдийг цуглуулж одоо бий болгоо тий. Айгу жижигээс эхэлсэн. Тэр чинь ер нь бол анх бол YouTube-с эхэлсэн. YouTube-с ер нь бол голчлон те олон улсын зэрэгтэй янз бүрийн эмчнэрийн мэдээл, судлаачдын мэдээл одоо юу гэдэг нь бүр TEDx нь байна уу юу үзээгүй юм байхгүй ер нь юм л бол тэгээ үзээ сууж яадаг байсан. Тэгээ явандаа нэлээд уншдаг болсон, судалгаанууд нэлээд хардаг болсон те. Тэгээд явж байгаад нэгдүгээр мэдээж хоол ус амар чухал тэр үнэн байхгүй. Гэхдээ таргалтын тэр ч Монголч шүү. Ялангуяа хөгжиж байгаа ийм бохирдол ихтэй, стресс өндөртэй ийм хотод ийм одоо тийм үгтэй орчны ийм бохирдол тэгээд амьдралын өвшил ийм буруу болсон манайх шиг ийм ядуу улсад бол нэг номерын хотод үүсэж байгаа асуудал бол стрессийн даргалт. Ялангуяа энэ хүүснээс доотх гэсэн үг. Хүүснээс доошогоо одоо энэ жиг таргалт хүмүүсүүд шүү дээ. Тэр чинь бас ер нь 5-6 төрлийн таргалт бол байгаа. 5 төрөл гэж байна. Тэнгүүд тэрний хамгийн түгээмэл үүдэг ялангуяа Монголд бол хамгийн түгээл гоо нь стрессийн даргалт гэж байгаа. Стресс гэдэг юм маань тэгээд судлаад тэр чинь нөгөө хийсэн юм дэрхгүй яг нөгөө угс шалтгааны нь болсон байхгүй. Яг хөөгөөд яваад стресс хаанаас бий болт юм бэ? Стресс юу юм бэ? Стресс чинь даавар байгаа байхгүй. Олон даавар. Гэхдээ нэг номерт стрессийг тодорхойлдог даавар нь кортизол байхгүй. Кортизол гэдэг даавар. Энэ даавар урт хугацаанд өсдөг. Тэгээд хит өсөөд урт хугацаанд кортизол өндөртөө явахаараа тэр нь тогтчихдог байхгүй. Энэ бөөний дээр нөгөө хоёр булчирхай байдаг. Тэгэхээр кортизолыг ялгаруулдаг стрессийн даавар гэж байдаг. Энэ яадаг вэ? Тэгээд тэрийг ялгаруулдаг одоо тэр нөгөө бөөний дээр байгаа булчирхай шүү дээ. Тэр маань хатангаар шаад ажиллагаанд тоглолцдог байхгүй. Тэгэхээр юу болдог вэ гэхээр стресс байнга өндөр. Ингээ стресс байнга ялгараад байна гэсэн үг. Ерөөс ингээ тоглолцдог. Цаг үргэлж уурлах гэсэн. Байнга стресстэй байна гэсэн үг. Тий, стресс гэдэг маань бас юм. Энэ даавар маань юу гэхээр зөвхөн уурлах биш. Түргэн ааш гаргах те, юм цухалтах те. Тэгээ ер нь сэтгэл зүй докторгүй болох. Тэгээд хамгийн гол нэг аюул нь л стресстэй хүн буюу тэр дааврыг нэрж байгаа шүү. За стрессгээ бид уур бүхнээр. Тэнгүүд стрессийн кортизолын даавар өндөр байгаад тэр нь буухаа болчихсон 5-аас 10 жил явцсан хүмүүс ялангуяа багтаа 5 жил. Ингээ явцсан хүмүүст юу тохиолддог вэ гэхээр бин survival мод орчдөг. Survival буюу амьд үлдэхийн төлөө тэмцдэг. Орвол энийг бүр түүхээрээ судалсан байхгүй. Тэгээ юу болдог? Стресс кортизол байх хэрэгтэй даавар. Энэ биднийг амьд үлдэхэд нөгөө байгалийн шалгарлаар тийм ээ амь гарахад хэрэг болдог гэсэн даавар байхгүй. Бүх даавар зоригтой шүү дээ. Бүх даавар хүнд хэрэг болдог гэсэн. Юунд хэрэг болдог гэсэн чинь араатан амтан дайрна шүү дээ чамруу тийм. Эсвэл маш хүйтэн тийм. Эсвэл шүн даарна. Эсвэл ингээд юу н амь нас чи эрсдэлд орсон үед энэ ялгардаг байхгүй. Unconscious-ны яг зөв. Энэ ерөөсөө чи удирч чадахгүй нэг тийм. Ямар нэгэн шок, өндөр хэмжээний стресс хүн хүлээж авангууд кортизол нь өндөр болоод чи survival хийх хэрэгтэй болдог. Тэр үед юу болдог гэхээр хүний бодис солилцоо удаашин, хоол шингэц удаашин, тийм ээ. Нөгөө нь хилээд байгаа бие идэрэх, бие амраах бүх процесс зогсно. Ягаад тэгэхээр хүн нэг дор олон юм хийх чадваргүй байхгүй. Бид нар өөрсдөө гэж мундаг гэж бод. Үгүй. Бид нар яг адилхан амтан байхгүй. Зүгээр араатай амтан. Энэ амтан юу хийдэг вэ гэхээр хүнд асуудал тулгарлаа, амь насанд нь аюул очлоо гэж үзэнгүүт биеийн бүх процессыг зогсоодог. Өөрөлд идэх процесс зогсно, хоол шингэх процесс зогсно, амрах процесс, унтах процесс бүх юм зогс буюу эсвэл удаашна. Ингэсний дараа юу болдог вэ гэхээр амьд гарахын төлөө зөвхөн булчин зүрхэнд бүх одоо энерги, бүх одоо юу гэдгийг функцүүд очно. Булчин чи илүү ажилласан. Өөрөлд тэгээд цухтаан тий одоо араад амьд үлч цухтах амьд үлхэнд зүгээр ухаан галзуу цухтаан. Эсвэл тултна. Шууд ингээд солиот юм шиг алдсан. Тэгээд яадаг вэ? Тэгээ адреналин ялгардаг. Тий бус гормонууд бас үүснэ. Тэгээд алцаад нэг үл чүүхэн нэг үл амьдардаг байхгүй. Энэ ингээд хүн төрөлхтний сая жил сайрвал те Homo sapiens 100 мянган жилийн түүхийг үзэнгүүт ийм байсан байгаа байхгүй. Тэгээ юу болдог гэсэн бахна.
Тэгээд чи амьд гаруул яах вэ? Тавьшин шүү дээ. Тий. Бусдууд нэ. Oh my god. Тэгээд ингээл гинт ядарснаа бид бол удаад шүү. Эсвэл нэг хоолунд ичээл нам утгахгүй. Амар бич ачаалтсан тий. Тэгэл одоо бид нар яадаг вэ? Стрессний дараа бид нар юу хийдэг вэ? Чи чинь амар өндөр стресстэй оройтоод суугаад эннийхээ дараа юу хийдэг вэ? Хамгийн түр стрессээ тайлбарлах юм. Тайвшрахын тулд юу хийдэг вэ жишээ нь? Гэхдээ дуртай нөгөө тайвшруулдаг юмудаа л хийн шүү дээ. Өөрийнх нь нөгөө юм мэдэж байгаа хөгжим сонсож юу яадیں алхах юм уу, шүвшүрт орд юм уу тий. Тэнгүүд ихэнх хүнд яадаг вэхээр стрессийн гормон өссөнгүүд ялангуяа их хэмжээнд өсөөд гормоны ийм баланс бий, тэ баланс алдсан. Энэ тохиол бус гормон нөлөөлж байгаа шүү дээ. ойлгож байгаа. Тэгээд сэтгэл зүйн хувьд энэ чинь өөрчлөлт өгч байгаа. Тэ сэтгэл готрол хийхдээ оруулдаг. Стресс өндөр яваад хүн сэтгэл готрол бүр нөгөөтөлд нь заавал байждаг. Хинхтэй их бага хэмжээнд тэ. Бүр тэ контрол төвшин боломжгүй болж байгаа. Боломжгүй болчихж байгаа. Яг стресс байгаа цагт чи сэтгэл готрол, сэтгэл зүйн хувьд өөрчлөлт заавал ордог гэж гормон учраас. Ингэж яваад ихэнх хүмүүс стрессээ эрүүлээ тайлахгүй шүү дээ. Тэ? Маш цөөхөн тохиолдолд тийм ээ. Хүмүүнийг ойлгоцсон хүмүүс яадаг хэр мэдгүй гараад гүйдэг ч юм уу, алхахдаг ч юм уу, тэ нар салхин гардаг юм уу, тэ. Ялангуяа яг зуны цагт бол хийхтэй, тэ. Өвөл бол яадаг бид нар ихэнхдээ муу хоол хүнс хэрэглэн, чихэр сахар ихэнх эмэгтэйчүүд шоколад идэн, тэ. Тэ халуун гомь энэ. Тэ халуун гомь байна уу, тэ. Эсвэл ядгийн одоо нөгөө тэ өөр юу идэх юмар тайлах гэдэг шүү дээ. Идэх юм өөр донт усахгүй. Донтуулдаг ус байдаг. Ингээд холбоос нь тэр байхгүй. Стресс өндөртэй хүн новш юу нь айгүй муу хүнс хэрэглэдэг. Ихэнх хүнснээс гадна босруулсан чихэр сахар шоколад ам. Яалтчуу junk food гэхээр junk food. Ялангуяа KFC ордог, пицца хат ордог байхгүй юу? Стресс нь. Орой ажиллаа тарлаа. Йоо манайх за юу айгүй тахав. Уун KFC орно, пицца хат орно тий. Гэдэг ч юм уу нэг. Эртэчүүд нөх уух ч юм уу тий. Хизээч хэдүүлээ сайхан сакс тоглох ихгүй шүү дээ. Хийхдээ ихгүй байхгүй. Тийм зуршил байхгүй байхгүй. Тэгээд стрессээ буруу тайлна. Тэгээд буруу стресс нэмэнд тайлагдахгүй. Буцаад бие стресс үүснэ. Яагтвэл чи шим жижээлгүй, ходоод муутгадаг, бодис солилцоонд хортой, тийм ээ, дархлаа унгаадаг, новшин үс эргэлж байна. Ингээд тамийн тохиолд орчиж байгаа. Чөтгөрийн тойрог. Яг чөтгөрийн тойрог гэдэг байна. Яг чөтгөрийн тойрог руу яваад орчиж байгаа. Стресслээ, стрессийг нэмэгдүүлдэг хүн сэргэллээ. Тэгээ нойр одоо юу гэдэг нь нойр чинь бас асуудал ойлгомжтой тий. Бүр нөгөө стресс нүн чинь өшөө унтахгүй шүү дээ. Ингээл өчигдрөө одоол маргаашаа одоол тий элдв нөгөө фейсбુકийн ингээд ухаалтай ингээд стресс нэмэгдээл хасаж буурахгүй. Тэгээд 100,000 жил зав. Тэгвэл 10,000 жил өмнө бодлоо. Бидэрт стресстэй шалтгаан байсан уу? Яа юунд стресстэй вэ? Хоол хүнс хайхтал. Тий. Хоол яг хоол олдохгүй өсөж үхэх гэвэл стресстэй шүү дээ. Бусдаар бол хоолоо олцсон бол тэгээс санаа амраад эсвэл нэг мангараар ярихад бол тэр чинь нэг үржүүл үрчин тий. Нэг өөр ээж болоод нөгөөтгөө ингэчээд унтчихад өөр юм байхгүй шүү. Юу цараа зовхгүй байхгүй. Толгой юу ч ажиллахгүй. Аях ажиллах нь маргаашийн хоол ч юм уу те дараагийн юма өсвөл бодно. Тэгэл болчихж байгаа. Тэгээ ерөөс цэвэр биологийн цагаар л болчихж байгаа. Яг зөв. Биологийн цагаа завна, байгалийн гэрлэлээр явна. Тэ 10,000 жилээс өмнөх процесс байхгүй. Бид нар ийм л байсан. Одоо гэсэн одоо цаг дээр бидний одоо нийгэмшилгээд байгаа хоцилт гэдэг байгаа энэ орчинд бид нар өөрсдөө авчираа тавингууд энэ кортизол гэдэг юм чинь буруу ажилтдаг болсон. Буруу штэ. Ажиллагаанд оролцсон байхгүй. Бидний нэг улчирхаанууд чинь буруу ажилтдаг. Нарны гэрлүүдүүлж авч ийн үү те энэ хийсвэр гэрлүүд чамд нөлөөлж байгаа те мелатонин чинь дарж байгаа те нойрны чинь сайкл алдагдаж байгаа те хоол хүнс идэх чинь айгу ойлгомжтой ямар дартдаг чи тэгж байгаа уушлаар өөр өөрийнхөө тусаа ер нь те зүгээр санаа бол тийм байхгүй тэгэхээр олон гормон олон даваарын асуудал байгаа. Хамгийн энгийн хамгийн түгээмлээд энэ кортизолын асуудал байхгүй. Бид нар зүгээр survival буюу зүгээр л амьд үлдэхийн тулд бидний бие өөр өөрсдөө регуляц хийгээд амьд гарахын тулд юу ч тасан зогсож чаддаг байхгүй. Гэхдээ тэр хязгаартай. Буруу өвчлэр, байнга байж болохгүй нэ. Байнга явбал асуудал. Тэрнээс биш богино хугацаанд кортизол хэрэгтэй. Богино хугацаанд хүн те эндорфин хэрэгтэй, тийм ээ. Тестостерон эрэхтэй хүнд амар хэрэгтэй гэдэг чинь ингээд бүх төрлийн давруу тодорхой төвшөндөө тодорхой хугацаанд байвал хүн ирүүл. Аль нэг нь хитрээд багасаад ирэхээр урт хугацаанд тэр нь ингээд өөрчлөгдөхгүй ингээд өөрчлөлтөнд ороод хадгалагчуул аюулчдаг байхгүй гэмтэл болчих. Болдоо нэг асуулт за айгуу гоё ярьж би бүр наанаас чи асуух юм зөндөө байна. Бүр амар их юм харж байна. Чи асуугаад яваа. Зүгээр ингээд айгуу 50 газрууд идэв чинь ингээд стресстэй шат бүх юм нь ойлгомжтой тест хот мөртлөө. Одоо хамгийн ойрын жишээ нь одоо Окинава арал ч юм уу тийм бүх юм маш тайван байдаг. Зарим металлын тосгон ч юм уу тийм. Хүмүүс нь амар урт наслаадаг. Тэр нь болохоор ерөөсөн
наач нэг стресстгүй байгаатай л холбоотой байна гэж ойлгож болох уу? Манай нийгэм ч одоо ингээд дуу чимээний бохирдол, гэрлийн бохирдол, бүх юмний бохирдлын төв болсон. Улаанбаатар бол тоос шороо нэг хойтол уулаас урж ирж байгаа юм уу тийм. Иймд байгаад одоо ямар ч 50 байлаа гэсэн бас бохирдохгүй биеийн сэвдэхгүй гэж байхгүй байгаа шүү дээ. Асуудалтай болоод шүү дээ тийм. А тэгэхээр бид нэр урт насныг үл ер нь стресс багтай 50 байх нь зөв үү? Зөв. Яг үндэ бид нар идэх үү, идэхгүй юу, өвдөх үү, өвдөхгүй юу, турах уу, таргалах уу гэдгийг даавар шийдэж байгаа. Хүн 50 гаруй төрлийн даавар байдаг. Эний нэг цөөхөө нэг 5-аас 10 даавар нь бол бидний өдөр тутмын те эрүүл мэнд, нойр хоол бүх юм шийдэж байгаа. Эдгэрт асуудал үүслээ бид нар эрүүл байх боломжгүй болчихж байгаа. Тэгээ дааварт нөлөөлдөг юм сайн хэлсэн те стресс, бохирдол, хоол хүнс те одоо нойр хоол ингээ бүх юм орчих. А тэнгууд орчин бол бид нар контролж чадахгүй шүү дээ. Яг тодорхой хэмжээнд контролдох боловч одоо хотын стресс бол тийм ээ амар манайх үнэхээр амар. Яг өвлийн стресс гэж үүдэг. Бид нар ягаад зундаа нөгөө хотоосоо зайлдаг шүү дээ бүгдээрээ. Юу нэг аль хор зайлхийг л бодож байгаа шүү. Ягаад бүр цаанаасаа инстинктээр мэдж байгаа байхгүй юу? Одоо стресс болохоо ойлоо зайлъя гэж зайлж байгаа. Зүгээр нэг тайвшрах гал гүйж зайлж байгаа. Яаж ингэж тий спрус нь байна юу нүү нэг юмдаа сугаал нэг тий сарч болохоо зайлж байгаа байхгүй юу? Энэ угаасаа монголчуудын хувьд ингээд соёл болоод тогтцсон энэ. А тэр чи зундаа хотоос зайлж чадахгүй бол бүр баларна. Одоо зундаа эсвэл зуныхаа нэг ганц 2 сард стресс нөгөө нэг бүтэн жил ингэж үүссэн аимшигтай те бохирдлын орчны сэтгэл зүйн дуу дурсны ингээд аимшигтай стрессийг жоохон буулгаж байгаа байхгүй. Тэгэл бусаж оржол дахиад нөгөө. Одоо Монгол орны хувьд нөө стресс уур амьсгалт болохоор ганц олцсон зам дээр явахаас өөр аргагүй юм да. Бас ер нь бол тийм. Яг тийм байдалд орчихсон. Тэгээ энд бол хүүхдүүд бол хамгийн аимшигтай болчихж байгаа. Одоо төрж байгаа нэлхсүүд бол тий. За яг ийм байхгүй. Хүүтэндээ ч за хүүтэн байлаа ч гэсэн тийм ээ. Хотоос гараад агаартай, цэвэрхэн те эрүүл орчинд байгаа том хүн ч хүн хүүхэд ч вэ стрессийн түвш хамаагүй бага баг. Тэр хэмжээд үзэж болно. Энэ юу гэхээр нөгөө нэг хотын мэдээж нөгөө хөрсний бохирдол, утааны бохирдол те агаарын бохирдол тэгээ нэг 4 хан дотор байдаг. Бид нар офст яаж суудаг нар үз. Бүр огт үзэхгүй шүү дээ. Гадаач харахгүй шүү дээ өвлч. Хинхтэй ер нь бол те. Тэгээ өглөө нарах уу, орой нарах уу. Энэ байдал чинь нөлөөлөв. Гараад авъя цээж дүр амьсгалж болдоггүй те. Агаарын чанар насар муутай. Ингээд стресс гэдэг юм чинь ийм олон төрлөөр бидний өдөр тутам дарамтласаар байгаад тэгээ бид нар стрессийн таргалт гэдэг юмд өртөж байгаа байхгүй. Тий. Стресс тэнгууд таргалт мэдээж таргалт хүн стрессээс болохгүй л дээ. Хоол хүн саний ярьсантай ингээд биений идэхээвэлдэг боцин солилцооны асуудал үүсдэг зөндөө мэдээж бактери вирустэй хотын нөгөө балерийг ийм их муухай тий тоос шороо бааш шээс нь утгалтсан энэ балери юм чи бид байн хордож байгаа. Гэхдээ яаж л хоол хүнс нойроо хідүүлээ нэг нөмөр цэгцлэх хэрэгтэй байхгүй. Ингэж чадахгүй бол бусад ийм их асуудал донд бүр баларж байгаа байхгүй. Бүр хүндэрж байгаа байхгүй. Нэг нөмөрт ерөөс. Одоо хумсартайгаар л энийг өдөртөхгүй бол угаасаа живэд гарч чадахгүй нь шүү дээ. Угаасаа эдийн засаг нь энд Улаанбаатарт төлөвлөсөн болохоор явахаас өөр арга явж чадахгүй шүү дээ. Тий, ихэнх хүмүүсээ явж чадахгүй байхгүй. Тэгээд ямар сандаа ингэж байгаа шүү дээ. Бүр одоо Монголд асуудал үүсгээд байгаа мөртөө чи Итали ч юм уу эсвэл далайн эрүүл оронд очоод тэнд эрүүл жимс ногоо те юу гэдгийг харьцангуй эрүүл хүнс те яг Монголд байдаг ижил төрлийн мөртлөө арай чанартайг нь тэгтээ яаж тэнд орчин цэвэрхэн, агаар нь цэвэрхэн, дулаахан, ус те ус агаар нар бүх витамин D-гээ өндөр авчин те минерал агой авчин зүгээр нар нь гарахад л стресс байхгүй болдог. Харин тэ аюулс энд өвөл байж байгаа л нисэл одоо урагшаа Хонконг ч үнийг газар очил онгоцоос бугаал ханиад идэгдэг тий. Ерөөсөө тэр байхгүй. Тий. Тэр чинь яаж нэгдүгээр шууд стрессээ чинь буурж, сэтгэл зүг чинь нэмчилж байна. За яг хоол хүнс нь арай эрүүл. Гэхдээ муу хоол идсэн ч гоё газар очихоор эрүүл байдаг л байхгүй. Энэ чи юм нэг сонь комплекс байхгүй. Нэг юмнаас болдоггүй. Ингээд юм. Нөгөө тамийн тоогоо гэдэг чинь тэр байхгүй. Тий. За стрессээ чинь бууруулад витамин D-гээ чинь нэмээд тий. Наранд гараад тийм ээ. Ядаж агаар нь цэвэрхэн ийм байвал чи хоол хүнс чинь тийм сайн биш ч байсан энэ дөрв чинь чамайг ирүүлжүүлчихэж байгаа. Тэгэхээр олон юмны комплекс энэ тамийн тоогоо чинь бидний утгаар нь алдаг байхгүй. Тэгэхээр ядаж талаас илүү сайн байвал бас болж байгаа байхгүй. Тэ? Ирүүлчих боломж гарч байна. Турх боломж. Шинэ ингээл хүсэн үсээгүй чи ирүүл газар очлоо. Тэнд очиод угаасаа сэтгэл зүй чинь гоё, ирүүлтэй, нараа хараад ивчин, усанд ороо сэлтчин, гадаа гараад алхаж болчин те. Ийм орчинд өвөл бидэрч чадахгүй байхгүй хинхтэй. Хин хүний үед боломжгүй те. Үнтэй тэр чинь эсвэл хотоос гарах хэрэгтэй. Тийм орчинд очсон хүн чинь хүсэн үсээгөө цаанаасаа ирүүл юм хийгээд эхэлж байгаа. А ирүүл юм хийхгүй байлаа ч гэсэн нөгөө кортизол чинь цаанаасаа унтсан учраас өөхөө хадгалдаг байхгүй.
өөхөн шатаач эхэлдэг. Аа. Тэр чинь нөгөө даавар удирдаад байна ш тэр байхгүй. Кортизол өндөртэй хүн инсулины даавар өндөр. Ялангуяа инсулин кортизол хоёр ярьж байгаа. Инсулин гэдэг маань нөгөө нэг сахарыг шингээж өгдөг. Нөгөө нэг юу байхгүй нөгөө одоо юу гэдэг байгаа шүү дээ. Панкреа буюу одоо монголоор ч панкреа ч нөгөө нойр улчгаа байхгүй. Нойр улчгааны нэг олон үйлдэлтэй. Гэхдээ нэг үйлдэл нь болохоор инсулин ялгаруулдаг. Инсулиныг тусруулдаг. Тэгмэд инсулин гэдэг сахар зохицуулдаг юм чинь багасаад кортизол нь буураад энэ орчин буурчингууд хүсэн үсэг өөхөн шатаач. Вау. Бүр даавар шийдэт байгаа байхгүй. А чиний инсулин өндөр бөгөөд ялангуяа кортизол байнга өндөр байдаг бол чи яаж хоолоосаад яаж гоё гоё витамин уугаа жимд яваад бла бла ихэнхдээ чадахгүй. Ялангуяа 30-аас дээштэй. Ягаад тэгэхээр ойролцоогт нь яг 30 гэж байгаа юм шүү. Хүн болгон янз бүр. Гэхдээ ойролцоогоор штэ. Хүн 30-аас хүртлээ бол ялангуяа 25 хүртлээ. Бодис солилцоонууд ирүүл байдаг байхгүй. Гимтэж баг гимтсэн гэсэн. Нас явах тусам бид нар улам гимтдэг байхгүй. Улам биеинд ордог, улам их хорддог. Ингээд орчны болон хоол хүнсний, нойрны дутагдлын энэ гормоны энэ савлгаа эдгэр чинь урт хугацаанд бидний биеийг доройтуулж байгаа байхгүй. Урт хугацаанд бид нэг өдөр өвддөг гэж бодоод байна. Үгүй. Айжмар тий. Айжмар. Хоримтлагдаад байгаа учраас бид нар анзаарахгүй. Яг л тархалч нь анзарахдаггүй юмсаар нэг өдөр өөрийгөө танихгүй болдог чинь тэр байхгүй тий. Эсвэл өмнөх зураг харахаар нэрээ гайхаж байхаа тий. Эсвэл анзаарахгүй. Яг энэ. Яг л нөгөө юуны үлгэр өгдөг штэ. Мэлхийг аваачаад тогоонд ингээ удаанаар чануул яадаг үлээ. Яах байгаал хэдэж гарч тэгж байгаа л хүч штэ. А гэтэл шууд 100 градус руу шидүүл явах юм уу? Шууд өөр үсрээ гараа. Эсрэл солиорол бас галзуу юм шиг цутаа штэ. Ерөөсөө яг энэ. Бид нар яг адилхан байхгүй. Удаан бид нар энэ новшийн орчиндөө новшийн хоол маш муу хоол хүнсэндээ маш их стрессэндээ чанга удаанаар багаар чанагдаад төрсөөсөө чанагдчихж байгаа байхгүй. Чи 30-нд чанагдсан юм чинь чи нэг өдрийг анзаарахгүй байхгүй. Нэг жилиг ч анзаарахгүй. Гэтэ хаа очис хөдөө эрүүл агарт өссөн гоё юм да. Харин тий. Тэр наач өмнө ингэдэг ДНК цаана RNA гэдэг ба шүү дээ. RNA. Тэнгүүт ДНК болон энэ удамшлах гэсэн үг те. Удам тэгээд ээж аав чинь эрүүл мэндийн байдал. Тэгээд удмын одоо ДНК-гийн гэмтэл байна уу байхгүй юу те. Ямар орчинд өссөн. Тэгээд чи ялангуяа бүр 16 нас хүртлээ. Сайр бол 5 нас хүртлээ чи эрүүл орчинд эрүүл агаартай тийм ээ эрүүл хүнстэй өссөн бол чиний дархлаа хотод те одоо юу гэдэг хордож өссөн хүүхдээс 5-аас 10 дахин илүү. Яг зэрэг өссөн бол зэрэг өссөн яг адилхан. Зүгээр шууд орчноос хамаарсан. Энэ ялгаар. Тэгээд эн чинь насан туршдаа тогтдог юм байхгүй. Тэгэхээр бидний контролч чаддаг юм. Хаана өссөн дөрсөн суур. Яг энэ дэр би шанир дээр хардаг байхгүй. Асуудал нь ижилхэн тийм ээ. Таргалт нь ижилхэн те чихэн шижин баг адилхан те адилхан л асуудал адилхан л баг хоолны дэглэн барьж чинь тэгсэн. Харангуут нэг нь огт өвдөхгүй. Нэг нь айгүй их бактери вирусэнд өртөнө тий. Айгүй амархан ядарна, зүрх судасны асуудал хурдан орно, цус нь хурдан өтгөрн тий. Ковидор хүртэл ч мэдэж байгаа. Суур нь эрүүл гентэй, ген нь бол өдөө 5-аас 10 шүү. 90-95% өссөн төрсөн орч. Ерөөсөө хүний биеийн дархлаа, бодис солилцоо чи тий хэд наслах уу гэдэг чинь баг шийднэ ерөөс. Гэхдээ нэг урт хугацаанд засч болно. Засахад их хугацаа орно. Гэхдээ бүрэн хизээ чи юу гэдгийг төрөлхийн сайн биетэй одоо юу гэдэг нь чулуу шиг биетэй гэж байдаг шүү дээ. Тим хүмүүсийг одоо хөдөө өссөн эмээ өвнөр ямар байдаг вүлээ тий. Бидний үетэй харьцуулангууд бүр ингээд бүр газар тэнгэр үүдэг шүү дээ. Оо баг юу ч хийцээ яахчгүй тий ингээд тэгэл явж лээ өдөр болгоно алхаал тий өвөл бар ингээд алхаагаад явж идэг. Тим эмээ өвтөн зөндөө шүү дээ. Хажууд нь өөртөө баг хөлдөж өгчих гээл эсвэл нэг жоох юм болонгууд амархан өвдөл хоолой нь өвдөл тий. Ангийн болол ингээд. Яасан гэвэл тэр хүмүүс чинь хөдөө агаарт мал дээр тийм ээ мах цагаа идэ тий тэнд гурил будаа ихэнхтэй байгаа ч хүрт 50 60 жилийн өмнөх асуудал ярьж байгаа. За гурил будаа жоохон байсан уу гэсэн чихэр сахар гэж бараг мэдэхгүй тий зундаа цагаа идэл тий тэрийг идэл мал дээрээ усаад өдөржин шинжин тий цас шорондоо зууралтаар газрынхаа бактериндээ хөврөөл тий асар их бактеритэй хүн сэргэлэн ходоод нь маш сайн бүх юм сайн ходоод аягүй чухал ходоод амар сайн. Тэгээд зүв бактери юм уу? Зүв бактери яг зүв. Орчин те сүүний болон газрын бактери гэж. Бид нар бол сүү газрын бактериас айгүй холдсон байхгүй. Бактери амар муутай, бактерийн төрөл цөөтэй. Ходоод нь доош бактери цөөтэй. Тэгээ гадны юм нөгөө юм одоо хүчтэй бактери төсөөлөх чадваргүй болчихж байгаа байхгүй. Мэдхгүй тийм бактери. Тэнгүүд бид нар хөдөө явахаар өвдөд идэх шалтгаан тэр байхгүй. Гэхдээ хөдөө очиод нэг зутралаа гэдэг тий. Бүр цанаал ходоод нь өвлөөл, хямраал, бөөлжүүл. Хөдөө унш яах ч тий цагаа идэ гэдэг нь балараад эн чи яаж нөгөө төсөрцөн байхгүй. Тийм орчин бид тэсэргүй.
Би хүртэл саяхан би ч одоо гоё ирүүлээ гоё болж байгаа. Дог архангаа явсан юу болсон те. Айгу юу гэдгийг айгу хүчтэй цагаан эдээ хэрэгэлсэн. Нэг дор эсвэл ингээд байгалийн жимс нэг дор хитэг итсэн чинь сар өвдөж байгаа. Ходоод нь хямраал малраас. Тэгсэн тэнд угаасаа тэр орчинд амар чинь муу сайн гэдэг чинь бас харцсангүй байхгүй. Бидний зүгээс бол тэр муу бактери байхгүй те. Амар асуудал. Гэхдээ тэр нөгөө хүмүүс чинь тэрэндээ тасн зогцсон, тэрэнд орчинд өссөн. Яг л нөгөө шороо идэж өссөн хүүхд ямар байдаг вэ гэдэгтэй. Тэр чинь тэн дээр гарсан байхгүй юу? Тий. Шороо идэж өссөн хүүхэд тийм ээ байранд 4 ханы дүнд өссөн хүүхд хоёрын оронд дархлааны маш том зорилго. Улаанбаатарын бактеритай холбоо. Хөрс бол үнэхээр авахынгүй байгаа шүү дээ. Тэгээд хөрсөн дээр гарангууд манай хөрс чинь аимшигтай хор байгаа байхгүй юу? Хүнд металл тийм ээ. Йоо. Хадгалганы хэмжээ бол аимшиг. Одоо ингээд хэмжээч байсан. Ингээд ярихаар ингээд хүмүүс тоодгүй юм бэл. Яг ингээд бид нар судалгааны олон улсын судалгааны хийсэн байгууллагууд нөгөө контент хийх гээд үр дүнгууд нөлөөлөнгүүд ухаалж унангаа алчихсан байхгүй. Тэр зайсан амьдраад байгаа ямар ч хэрэг байхгүй. Та гоё утганд амьдарч байгаа юм гараал яг адилхан. Энэ чинь хойноос урсаал ингээл шууд очиж тийм биш нөгөө бороо ороход нөгөө шарны юм тий. За нэг асуулт байна. Ер нь их баярлалаа. Маш гоё ингээд суурьас нь одоо айгүй гоё тайлбарлаж байна. Маш их хэрэгтэй зүйл сонсож байна. Тэгэд түрүү яриад одоо болдоод үрцэн тий. Бөөрийн дээдлэлт ингээд кортизол байгаа гэсэн шүү дээ. Тэр нэг кортизол ялгардаг болчихгоо шүү дээ. Хоёр болчихгоо маань хатангагчаад бүр ажиллагаагүй болдог гэсэн шүү дээ тий. Тэр бүр тагж ажиллах болчихж байгаа. Ажиллагаанд оруулж болох уу? Яаж тэрийг одоо буцааж хийм байх вэ? Тэгэхээр нөгөө стресс тэр ингээд байгаа нөгөө одоо стрессийн төжирлөхгүй ер нь бол төжирчж байгаа. Яг л нөгөө ер нь бидний одоо даавар ялгуулдаг эртэнд бүгд төжирл үүсдэг. Одоо шинэ хамгийн энгийн жишээ чинь нөгөө чихрийн шижний суурь нь инсулиний төжирл гэдэг байхгүй юу? Нойр улчгаа гэмтдэг. Өөрөлд нойр улчгаа цагаарчлаа энэ төр гэсэн нойр улчгаа хавдар гэж аимшигтай өвчин бий. Нойр улчгаа хавдар 95%, 90-95% нь ямар ч идэвхтэй байхгүй. 5% нь survival rate. Тийм бүр хамгийн аюултай хавдар байдаг. Ерөөсөө за энийг тусмал уучлаарай гэдэг. Гэхдээ яг идэх боломж тодорхой хэмжээ байдаг. Гэхдээ яагаад ийм амар өгөх вэ? Нөгөө инсулин чинь өөрөө энэ сахарыг зохицуулдаг ганц гормон байхгүй юу? Ямар ч юу вэ гэхэд тэрийг зүгээр ингэсэн. Тэрийг одоо дордуулаад байгаа юмнуудыг хасна гэсэн. Тэр хорыг нь зайлуулах гэсэн. Чи хор хэрэглэхгүй байх гэсэн. Одоо стресст нэг төрлийн хор байх нь шүү дээ. Тэр хоол хүнсээрээ стрессж болох нь нойроо стрессдэг, нойр байхгүй бол стрессдэг нь тэ. Хөдөлгөөн дутагдвал стрессдэг нь удаан суугуул тэр чинь биеийн стресс үүсгэх нь ингээд стрессийн шалтгаануудыг авч байна. Тэрнээс тэрийг имээр юм уу тэ ямар нэгэн гайхамшигтай цаймаагаар бол идэхгүй. Тэгвэл яг гайхамшигтай цаймаа гэж. Тийм гайхамшигтай ичэдийн байхгүй байхгүй юу? Тийм чамд имч тэр им бичихгүй. Тийм учраас энийг ерөөхдөө стрессийн өвчин гэдэг ойлголтыг бол юу гэдгийг эмнэлэг бол хүлээж авахгүй байхгүй юу? Ярихчгүй ойлгохгүй. Угаасаа тэнд им байхгүй учраас. Тэгэхээр стрессээ л бууруул. Стрессээ бууруулна гэдэг нь яах нь сэтгэл зүгээ дэмжин сэтгэл готлаас яг сэтгэл готлаас им гэл нэг юм Америк зараал байдаг. Тэр бүгд худлаа гэхээс илүү тэр гормонд нөлөөлж байгаа. Гормон юм байхгүй юу? Гормоны чи хүчээр өөрчлөн. Гэхдээ тэр нь чи эсгээрээ бүр донтно. Яванда бүр өндөр доозоор хамааралтай болно. Бүр хамааралтай болно. Яг л харт амьд донтжуулдагтай байлаа. Ямар санда нөгөө opioid crisis гэдэг одоо хүртэл явж штэ. Баруунд яаж хідэн маш олон сая хүн гэсэн. Яасан гэсэн чи нөгөө юу гэдэг мэдээ алдуулдаг имийг донтолтонд оруулаад хүмүүсийг зүгээр л баг нөгөө жоохон өвчин үүсэнгүүт мэдээ алдуулах буюу өвчний эсрэг нөгөө ibuprofen гэдэг байгаа ш. Тэний чинь хүн дэлбэрүүд нь байхгүй. Асар их юм гараад тэрний бүр ингээд аимшигтай бас. Одоо тэгээд 40 триллион долларыг тэр нэг 5 том гом тэр ингээд 20 жилийн хугацаанд улсад төлөхөр болсон байхгүй. Бүр буруутай ногтоо гэдэг асар олон өгсөн. Тэгээ эмний нөгөө талын асуудал нэр гормон нөлөөлдөг одоо өвчин чөйн стрессийг бууруулдаг те ер нь ингээд өдөр тутам хэрэгэлдэг гэж ойлгоод байгаа нэмнүүд маань заавал сөрөг нөлөө байдаг. Ялангуяа гормон нөлөөлж байгаа. Яг л нөгөө юу жимслээс хамгаалдаг энэ зарим эмэгтэйчүүд ууж чаддгүй шүү дээ. Уухаар яадаг сэтгэл зүйн хувьд доголдолд ордог, шууд таргалдаг зарим шүү дээ. Тэ? Би нэгээр 90 тонны зөндөө харчихсан. Гормон нөлөөлдөг юм заавал асуул. Яг л чи унтахтаа өдөр болгон мелатонин уугаад байвал тэгэхээр 5-аар, 3-аар, 5-аар, 10-аар сүлд үйлчлэг. Тэгээд үйлчлэхгүй чи доозоол нэмэн шүү. Доозоол юм. Доозоо нэмэх тусам юу болдог вэ? Бид нар өөрсдөө үйлдвэрлэх чадвараа алддаг. Өө гаднаас авч байгаа чи би үйлдвэрлээд яах ингээд унтраагчдаг байхгүй. Би махад өөрөө тэгчих юм шүү. Өөрөө цаанаас регуляц хийчих. Гаднаас орж иж байгаа бол дотроос үйлдвэрлэхэ болно л болгож байгаа. Ийм нэмэх хасах зарчим явж байгаа. Зүгээр чи математик, физик, хим цаанаа угаасаа бид нар регуляц хийж байгаа. Нэгэнтээ 10 орж иж бид нар 10-ыг үйлдвэрлэхгүй. Тэгээ явандаа хэрэглэхгүй байгаа юм хаягддаг байхгүй. Use it or lose it гэдэг зарчим байхгүй. Чи хэрэглэхгүй бол хайна. Яг л үе мөч. Ягаад бид нар хөгшрөхөөр явж чадгаа байлдгийг. Ягаад арцгийн асуудал. Ягаад арцг нь үүрээд алга болдгийг те. Ягаад үе мөч өвддгийг. За яг мэдээж хоол хүнс ч юм уу те. Эсвэл гэмтэл өөрөөс бол байгаа ойлгож байна. Хавдарч идэв. Тэрээс бусдаар бол
явандаа урт хугацаанд бий болж байгаа асуудал зүгээр л хэрэглэхгүй. Чи өдөрт ингээл 2 цагаас дээш суугаал, өдөр болгон суугаал тий. Тэгээд өдөр болгон хөдөлгөөн ихгүй ингээд суугаал тий. Ялангуяа тэгээ машиндаа суугаад харин штэ их хүмүүс тий. Тэр үед юу болдохоор үе мөчийн чинь уйн ашиглахгүй байх, үе мөчийн чинь шингэн байхгүй л. Үе мөчийн чинь шингэн байх солигдох хэрэгтэй байхгүй. Үе мөчний чинь шингэн энэ хараа энд байгаа энэ чинь бүгд шингэн бөгөөд хамгаалдаг юм нэг цагаан бүрхүүлтэй энэ нөгөө ясыг чинь хамгаалдаг хөдөлгөөний зохицуулдаг уян хатан байлгадаг маш олон зөөлөн идүүд холбогч идүүд маш олон юм байна. Эдгээр чинь яс хүртэл амьд идэж штэ. Яс хүртэл байг солигдчихдаг. 3-5 жил бидний бүх эд эрхтэн солигдоод алга болдог. Шинээр бий болдог. Тэгэхээр яг нь шинээр бий болох болчихдог. Оо наа чи сонирн биш тий. Би амьд үлдэх хэрэгтэй байна гэж байгаа байхгүй. Амар стресс өндөр болцсон. Тэнгүүд хүн зайлшгүй амьд үлдэх шаардлагатай юм аа л авч үлддэг. Жишээ нь яг л нэг тий ер нь энгийн жишээгээр бол тэгж л. Тэгэхээр хэлэх гэж хэрэглэхгүй бол алднаа гэж. Тийм учраас стрессийг бууруулдаг юм. Стрессийг бууруулахын тулд стрессийн эсрэг гормонуудыг өсгөх хэрэгтэй. Даавруудаас ажиллуулах хэрэгтэй гэсэн. Нөгөө допамин, нөгөө эндорфин, нөгөө тестостерон эдрийг өсгөх хэрэгтэй. Эдрийг өсгөдөг супер аргууд юу вэ? Нар, агаар салхи, хөдөлгөөн. Тэ? Ялангуяа хөдөлгөөн, зүрхийг ачаалуулах, үе мөчийг ажилуулах. Ягаад нөгөө нэг жимд явж заавал жим биш шүү. За зүгээр л наранд алхдаг хүн өдөржин гэртээ суудаг хоёр хин тийм ээ зүрх судас болон сэтгэл зүйн асуудалд орох бай. Магадлал нь арай өндөр бай. Гэртээ суудаг л. Тэ? Ялгаа нь нөх. Зүгээр л хөвчлээрээ л энийг өөрчилөх боломжтой. Заавал жим ороод нэг цаг гүйх мөхтэй биш. Тэ? Зүгээр л гой би хаадач яах зүгээр эрүүл амьдралын хэм маяг хичээл байх хэрэгтэй. Миний зорддог юм бол одоогоор хэлээ байна. Зүг. За энэ бүхнийг судлаад ойлгоцсон байна. Ер нь ингээд суурьас маш гоё тайлбарлаж байна. Баярлалаа боллоо. Тэгээд ер нь одоо стрессгүй хүн гэж Улаанбаатар хотод одоо манай энэ орчинд бол байхгүй шүү дээ. Зүгээр гараал машин барих ч юм уу. Зүгээр алхаж яхад л хүртэл стрессж байна тий. Тэгэхээр ингээд сая ярианых нь хэлчихсэн л ингээд ойр өөрийн мэдл ингээд цугалтаал уурлаалаа гадаг гэсэн шүү дээ. Тэр чинь одоо энийг одоо хэрхэн зохицуулж контролдлох вэ? Ер нь одоо мэдээж хэрэг хүмүүс эн чинь би өдөрт иймтэй л гэж хариултанд бэлэн байгаа шүү дээ. Тэрийг би ийм газар амьдарч штэ ч юм уу те. Яаж ер нь одоо юм бэ штэ. Болдоо яг өөрийнхөө одоо коуч хийж байгаа те ерөнхийдөө энэгээр их ажиллаж байгаа. Энэ дээр яаж хүмүүст одоо зөвлөгөө өгч байна? Бууруулах тал дээр те. За бас л яг нөгөө хороо ас гэдэг шиг стрессийн учир шалтгааныг нэг бол засна эсвэл тэрнээс сална. Яг стресс чинь орчин тойрны хүмүүс хүртэл стресс гэдэг. Чиний хажууд байгаа найз нөхөд орчин тийм ээ гэр бүл хүртэл стрессийн хамгийн том гэсэн болж байгаа ойр юм шүү. Тэнгүүд ядаж яах нь сэтгэл зүгээ чи сайжруулахын тулд за би өөрийгөө хайрлах гэж байгаа шүү. Тэ би жоохон хөдөлгөөн хийх гэж байгаа шүү. Эсвэл би хоол ундаа ялангуяа сайжруулмаар байна гэдэг юм. Тэгээд эргэн тойрны хүмүүсээс дэмжлэг авна. Сэтгэл зүгээр дэмжүүлж эхлэн тэ. Тэгжээ чи ядаж сэтгэл зүйн хувьд ирүүл байна. Мотивацтай бол. Мотивацийг орчин дээр ялангуяа хажууд байгаа хань байдаг юм юу гэдэг нь тий хүүхдүүд гэр хүмүүс ч ойлгох хэрэгтэй байхгүй гинт хэлэхэр чоширдож ш бас гоё хэлхэн нь ш тий айгу тий би ингэхгүй бол болохгүй байна ийм асуудлаар ярилцах хэрэгтэй байхгүй ажлынхан чинь ч адилхан ажлынхан байна уу босс ч юм байна юу тий миний хувьд болохоор яг хуу экстрим юм игээд би бол ажлаа солилцсон тий ажлаа сольсон мэрлээ сольсон тодорхойлолд солих жоо бүр хайсан ш тий зарим тохиолдолд хаяхаас аргагүй өөрийнхөө эрүүл мэндийн төлөөлөл хийж ш яа хийх алхам болчиход одоо яг миний өмнө толгосон юм дээрээс за ингээд би нэг хүүхэдтэй болчлоо тий дөнгөж нялх хүүхэдтэй болчлоо эхнэр аваад тий ингээд хажуудаа энэ үнийг би ингээд хайлан аваа суудсан тий тэгээ одоо нэг тэнгүүтээ нэг иглэхтэй мөнгө олж байгаа хүн тий ирчүүд өөрсдөө тэгж зөвтгдөг шүү дээ тий би мөнгөний төлөө чинь би гэр бүлээ тижих чинь тий ингээд явж хат би одоо өөр ямар арга байгаа тий би яах хэвээр юм ч тийм үү тий ингээд өөрийгөө зөвтгөхөд идэг шууд автоматар дефенс хамгаалтын тийм айгу хэрэгслэн дээр ихгүй сэтгэл зүйд өөрийгөө хамгаалдаг зөвтгдөг. Тэгээд яваад чи тэгээд урт хугацаанд ч юм уу зарим миний хувьд айгүй богино хугацаанд явагдаж шүү дээ. Ихэнх хүмүүс богино хугацаанд явдаг. Богино хугацаанд явагдаад чи өглөө босгоч тэнхэлгүй те эмнэлгээс салахгүй, эмнээс салахгүй, антибиотикоос салахгүй те ихнэр хүүхдээ ч өрөөх чадалгүй ийм байдалтай болоод ингэн байран бэ чи мөнгө олж яах гэж байгаа юм бэ? Та чиний ихнэр хүүхдэд үнэхээр тэр чинь хэрэгтэй юм уу? Тэ ихнэр хүүхд чинь үнэхээр чамаас тийм их мөнгө төгрөг юм шаардаад байгаа мó эсвэл чи тэгж бодоод байгаа юм гэдэг асуултыг өөртөө тавих хэрэгтэй байхгүй. Эхнэр хүүхэд гэр бүл чиний хувьд юу чухал юм бэ? Тэ чи өнөө маргааш нэг жилийн дараа амьд явах хэсгээ мэдэхгүй хэмжээнд сэтгэл готролд орчихсондээ тэрэн дээр эргэлз одоо тэр чинь хүртэл асар их сэтгэл готрлохгүй юу гэхээр эрүүл мэнд муудах чи өөрөө шууд сэтгэл готролд орох. Автоматар шууд холбоотой. Яг тэр
Маргааш чи үхэж магадгүй бодчих штеп хүн өөрөө. Эсвэл чи жилийн дараа ч баг ингээм амьд явах хэсгээ мэдхгүй ингээд эмчээс амар муу мэдээ авдаг юм уу? Эсвэл зүгээр л өглөө болгон тэгждээс би хүндэрсэн муу өөртөө арчаагүй ингэж сэрж байгаа хүн чинь яаж ч утсан сэтгэл зүйд ирүүлэх боломжгүй. Ийм байдалтай чи ингээд өдөр тутмын яг өнөөдрийн амьдрал үргэлжлүүлээ яваад ах юм уу гэдэг асуултыг өөртөө тавьсан байхгүй. Тэгээд окей өөрчлөх хэрэгтэй юм. За яг бүхэн ингээд ажиллаа шууд хайдаг юм уу? Тэгээ бүх юмаа шууд хаях боломжгүй байх л та. Гэхдээ чамд өдөр тутам хийж болох нэг юм заавал байдаг байхгүй. Тэ? Чи өглөө 5 минут заавал 30 минутын юм шиг 5 минутын өмнө босоод тийм ээ өглөө ядаж ус уугаад гарч болно шээ. Тэ? Давстай, лимонтой, тэ? Минералтай чи минералын дутагдалд орж байгаа ойлгомжтой чи ус баг уугаад байна тий бөөрийн чи ажиллагаа муудаж байгаа ингээд асар олон бидний бие өдөр тутам муутгаад хөвчлээс хамаарал бидний бие дордоод л байдаг дор тутсан нөгөө таргалт нөгөө инсулин нөгөө чихрийн шижин тий нөгөө тахлааны олдмол хомсдол нөгөө бамбаа асуудал юу гэдэг ингээд олдмол нөгөө суур өвчлөл гэдэг тий автоиммунити болон метаболизм өвчмүүд эдрийг ингээд баг яг л чи энэ одоо 10-аас 10 20 жил чи энэ байдалд өөрийгөө хүргэсэн үн чинь орчноосоо болон өөрөөсөө болоо те ийм байдалд хүрсэн чинь буцаал чи ядаж 5 10 жил өдөр тутам өөрийгөө өөрчилж ижил гарна шүү дээ. Тэрийг л ойлгох гэдэг байна. Зүг. Богино хугацааны шийдэл байхгүй байхгүй юу? Богино хугацааны шийдэл санал болгож байгаа 2-7 хоногийн юм чамайг тураа гэж байгаа хүмүүс яадаг вэ? Ихэнхдээ чамаас нэг хавнгийн чинь зайлуулж байгаа. Тэгээ нэг детокс гэдэг нэг юм чам зарж байгаа юм те. Ямар нэг им зарж байгаа. Тураах им өгч байгаа. Энэ урт хугацаанд үр дүн хизээч өгдөггүй. Чи ямар ч судалгаа аваад харж болно. Тэ телевизээр гардаг жим даваачаа те 100 кг 150 кг-тай хүмүүсийг сар гүйлгээд зовоод зодоод те аимшигтай юм хийгээд те чи би ерөнхийдөө алж байгаа байхгүй сэтгэл зүгээр бүр дуусгах юм. Тэгээд 50 кг 40 кг хасдаг тэд нар. 99% нь жилийн дотор илүү нэмдэг. Илэнхөөсөө илүү нэмдэг. Энэ зүгээр судалгаа байгаа. Энэ шоугаар хүмүүсийг алдаг. Яг тэгээд энэ шоугаар тарих угаагаад энэ сошиал медиа элдв дэглэм ярьсаар байгаад тийм ээ эндээ бид нар автаад эрүүл мэнд гэдэг юм мартаад жин хаях жин дээр гарт цогсох гэдэг дээр анхаарснаас болоод бид нар сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндэ хайцсан. Бүр дороотуулаа байгаа. Тэгээд тоглоод зүгээр тэрүүгээр ингээд наадаад. Тэгээд нэг жилдээ нэг удаа он гарахаар те нэг жимд явдаг, жимд нэг 100 цаас өгөөд мартдаг. Тэ 2-7 хоног яваад хайдаг. Тэгээд буцаал сэтгэл хөдлөл рүү ордог. Буцаал юу ч өөрчлөгдөв. Тэгээд хэлэх гэсэн битгий том юм битгий. Битгий аимшигтай том зорилго битээд яваад. Өөрийгөө чи зовоогоод буцаагаад өөртөө гутрах, өөрийгөө үзий ядах шалтгаанаа чи хийгээд байгаа байхгүй. Жил болгон тэр чиний сэтгэл хөдлөл хүндэрнэ. Яагаад гэж чи жим яваад чи жимээ хайна гэдгээ далд хумсартаа мэдж байгаа мөртлөө чи явдаг тий. Нэг утгагүй дээ гэдэг ч юм уу тий. Мэдж байгаа шүү дээ. Тэгэл за би зорьсон гэл оны өмнө газууд нэг 10 юм бичээлдээс чи ингээ айст гой хоол энэ амар их юм тий. 50 кг 30 кг 20 кг хайна гэл мангар том зорилго. Чи өөрийгөө тамалж байгаа байхгүй. Өөрийгөө алж байгаа байхгүй. Утгаараа. Яг хүн чадахгүй юм аа сэтгэл хөдлөлөөрөө тийм ээ нэг удаа ингээд шийдэх хамгийн осолтой байдаг. Наа чи биш. Тэгээ нэг удаа тамалцсан дахиж хийсэн юм. Дахиж өөрийгөө тамлахгүй тул тэгээд хаяа штеп мэдээж хэрэг. Айж өглөөг огцсон байж байгаа учраас. Яг энийг чи 3%, 4%, зарим нь 10 жил давтна. Тэгээд нэг өдөр чи бүр хайна. За ер нь би болохгүй мэнэ гэд өөрийгөө хайдаг. Тэгээд өөрийгөө хайсан өдрөөс бүр хурдан өглөөргүй. Ерөөсөө л ийм л нөгөө нэг тамийн тоо. Сэтгэлээрээ шимэрвэл доошо хязгааргүй гэдэг үгсэн. Яг зөв юм баггүй. Сэтгэл зүй бүгдийг шийддэг. Гормон сэтгэл зүйг шийддэг, сэтгэл зүй ходоодыг шийддэг. Ходоо ч буцаа сэтгэл зүйгөө удирддаг. Ингээд сэтгэл зүй ходоод гидс гормон 3 чамаг үхүсэх үг шийдэж байгаа. Ялангуяа ходоод. Жишээ нь юм. Ходоод нь хүний биеийн дархлааны тийм ээ дархлааны эд эсүүдийн 70-75% байдаг. Эс шүү бүр дархлааны гол эсний 70-75% нь ходоодонд байдаг. Харин тийм билээ. Бактери бас байгаа. Бактерийн ходоодны одоо шүү дээ хүний дархлааны сайн муу бахыг ходоодны бактери тавьуустай шийдэж байгаа. Ходоодны бактери муутай хүн сэтгэл зүйн хувьд асуудалтай, дархлаа муутай байдаг. Харин Германы гат гэдэг ном уншижсэн чинь та нар тарих бие үддэг гэж байна. Үгүй шүү. Ходоод бие чагаар үддэг шүү гэсэн. Яг тэр шүү. Тэгмэд ходоод дааврыг үдэрч чинь, ходоод дархлааг үдэрч чинь, ходоод сэтгэл зүй тархийг үдэрч чинь. Чи өнөөдөр өглөө уурлаад гарах уугүй гэдгийг бас ходоод тарих биш ходоод хийж байгаа байхгүй. Юу үддэж өглөө. Өмнөх оройн юу ийдсэн чи маргааш өглөө чи ууртаас ирэх үү, стрессээс ирэх үү, хүнс ирэх үү гэдэг чинь шууд утгаараа. Өглөөний цай байна уу? Гэрээ шийдэж байгаа тий. Өглөөний цай
Тэ ууссан уу, яасан, орой юу ийдсэн байрсан бүх юм ингээд ходоодондоо чи юу ийсэн тэр чинь маргааш шиг шууд бий болгож байгаа байхгүй. Яг л нөгөө you are what you eat гэдэг байгаа шүү дээ. Чи юу идэн чи тэр нь байхгүй. Утгаараа идсэн юм чинь чи болж байгаа байхгүй. Ингээнээр бол. За ер нь бол маш гоё ойлгомжтой бидний суурь шалтгааныг одоо Улаанбаатарт амьдарч байгаа энэ сая 500 бүхэл хүний адилхан суурь шалтгааныг илэрхийлэнгүүтэй тоочлоо, гоё ойлголоо. Окей. За бид нэр ингээ шалтгаан ойлголоо. За одоо ингээ дараагийн төвшин. За ер нь яаж ингэж хүмүүс өөрсдөө өөрчилж дараагийн төвшөнд гарч ирж байна. Мэдээж хүн өөртөө л ажиллаж штэ тий. Энэ бодлоосоо салахтай ер нь. Тэгэхээр ер нь болдоо одоо энэ коуч хийж байгаа хүмүүстэй хэрхэн одоо энэ суурь шалтгаануудыг гэтлэн дараагийн төвшөнд авчиж байна. Юунаас гэж байна. Хамгийн ихтэй бол би ингээ харж байгаад хоол хүнс ингээл ярьж байгаа тий. Ийм тосмос гэл тий. Тэр бол байж байгаа. Ер нь бодолтой нэгэлж одоо тэр хүний майндтай ажиллах гэдэг шүү дээ. Энэ бүхэн ямар процесстэй явж байна? Яг юу бодож байна? Тест дараагаар байна. За яг тест дараа 8 юм байна. За энэ юунаас эхэлдэг? Нэгдүгээр сэтгэл зүйс эхэлдэг. Сэтгэл зүй болон мэдлэг мэдээлэл практик буюу нөгөө ойлголтын зөрөөг арилгадаг. Ойлголтын төөрөгдлийг арилгадаг. Өөрөлд тархины блокийг гаргадаг. Тархины түгжээг мултал. Ерөөсөө энэ. Яг л саний хэлдэг шиг те хоолоо хасч ирүүлждэг юм байна. Жин дээр зогсож ирүүлждэг юм байна. Эсрэгээр чи сэтгэл готролд орд юм байна. Тэ? Мөн дээрээс нь мэд яах нь те? Чи жимд өнөөдөр явах нэг нөрд биш юм байна. Тэ? Эн чин мэдлэг мэдээлэл энэ нөгөө одоо майндсет гэдэг шүү дээ. Харах өнцөг байхгүй. Харах өнцгийг нь өөрчилнө. Ойлголтыг нь өөрчилнө. Тэгээ мотивац. Мотивац өгөх шилтэй мотивацыг олж өгнө. Хамтаа олно. Тэр хүн зориулсан. Чиний мотивац юу юм бэ гэдэг дээр ихтэй ажил. Юу ч хамт ад жаргал авчирч байна. Юу? Яг зөв. Ад жаргал авчирч байна. Чи юуны төлөө ирүүлчих хэвээр байна те? Үр хүүхдийн төлөө юм уу? Чи 20 жилийн дараа те үр хүүхдээ их сургуульд орохыг хармаар байгаа мó те? Эсвэл чи зүгээр л өдөр бүрийг те ад жаргалтай өглөө те стресс багтай, уур бухимдал багтай те өөрийгөө хайрлж сэрдэг болмоор байгаа мó те? Өдөр болгон өөрийгөө үзэн яд сэрдэг хүмүүс асар их байгаа штэ. Энийг би сошиал дээр өдөр бол гардаг. Би ч магадгүй нэг байсан те. Зураг солихоо ойлчихсан уул усны зураг тавьсан цэцгний зурагтай те. Ямар хүмүүс үүдийг гадарлаж байгаа штэ те. Юм болгонд уурлан, стресс нэг өдөржин гэл тэнд маш их сөрөг комент ихтэй. Тэр хүмүүс чинь нэг талаасаа би тэр хүмүүсийг өрөвддөг байхгүй юу? Өрөвдөх гэж тэр хүмүүс туслахаас гэж боддог юм. Яг тэр асар хэцүү юм ангал руу унтсан хүмүүс байхгүй юу? Чөтгөрийн тойроос гарчдаггүй хүмүүс байхгүй юу? Тэгээд тэр нэг стресс, тэр нэг аимшигтай юм а хажуудаа хүндээ гаргаж чадахгүй юм эсвэл ингээд орчин тойрондоо гаргаж чадахгүй эсвэл гэрээсээ гардаггүй ч юм уу те тэр хүмүүс чинь сошиалор гаргадаг байхгүй. Тэгээд асар их тийм уур бухимдал үгүйсгэлтэй хараал өрөөл урсгаа суучдаг. Тэгэхээр тэр хүмүүсийг тэр одоо тийм амьдралтай болсон хүмүүс чинь одоо юу гэдэг нэг мотивацийн тэр байж болох шүү дээ. Би аж аргалтай баймаар те. Би ингэж амьдрмааргүй шүү дээ. Би одоо юу гэдэг нэг айтайхан те бас нэг юм аж аргалын мэдрээ те яаж л юу гэдгийг бие даадаг болмоор шүү дээ тий. Амьдралын чанараас тий амьдралын чанар яг одоо сүүл би тэрийг амьдын чанар гэж бичсэн байхгүй пэйж дээр. Амьдралын чанар гэдгийг сүүл нь би амьдын чанар болгоцсон. Амьдын чанар гэдэг нь саний 8 юм гэдэг байгаа тэр яг 8-аас ч олон юм байгаа. Энэ ч айгүй бол юм ардаг байхгүй. Тийм ээ хүн өөрөө өөрийгөө үнэлэх мэдрэмж. Нийгэм танигдсан буюу нийгэм чамайг үнэлж байгаа мэдрэмж. Цалин одоо бүр сошиал хүртэл орж байгаа байхгүй тий. Чиний дуртай ажиллаа хийж гинүү хийхгүй нэ ажилласаа кайф авч гинүү гэр бүлийн харилцаа ямар байна те хоол хүнсний чанар ямар байна нойрч ямар байна тийм ээ сэтгэл зүйн хувьд эрүүл байна уу айгүй бол юм байдаг байхгүй эдгэр чи ингээд нийлээд хүн өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж буюу амьдралын чанарыг бий болгох тийм өөртөө итгэл бүрдүүлж шин тий өөртөө итгэлч гэж бид хэлээд байгаа. Гэтэ энэ юу гэхээр чи өнөөдөр чи толинд өөрийгөө хараад инээмсэглэж чадахгүй байвал чиний амьдралын чанар муу байгаа байхгүй айгүй ингээр хэлвэл ингэж хэлнэ. Чи өнөөдөр толин тараад тийм ээ болдоо чи мундаг шүү те болдоо хоёул өнөөдөр гоё хоол иднэ те гоё шүү гэл те өөрийнх нь зургийг ингээд аваад тэрэндээ сэтгэл ханамжтай байж чадахгүй байгаа гэдэг чинь амьдралын чанар ч асуудал байгаа. Чи амьдын чанар ч унтсан байна л гэж. Чи өөрийгөө үнэлэх хүндэмж байхгүй. Бус түнш биш. Бус хүмүүс янз бүрийн марина уу чи өөрийгөө үнэлэх хүлэмж өнөртэй амьдралын чанар чи өндөр байгаа хүн тэр бус хүмүүс юу гэж бодох ялангуяа сэтгэл зүйд амар хамгаалалт болчихдог байхгүй чи амар тэ эрүүл гэгээлэг тийм ээ стресс багтаа хүн бусдгүй юу ярьж байгаа бусд яаж үнэлж байгаа тоодог баг зэрэглүүлнэ л за сая ярианаас би нэг юм ойлголоо. Энэ болдоо ингээд сошиаллаа бүр өдөр болгон өөрийнхөө зургийг авч селфи хийдэг байхгүй тол таарангууд би ийм байна гэл. Тэгэхээр манер чинь амьдралын чанарын дээшилсэн биш чинь. За тийм юм тий. Ер нь анзаарч тийм биш үү. Тэгэл
болдоо өөрийнхөө зургийг тавих болгонд хүмүүс нөгөө коммент лайк нь аваарч ирэл бүр улам өөртөгдөлтэй болоод нэг гэж. За үргэлжлүүлээ. Тий. За ингээд нөгөө сэтгэл зүйн хувьд тийм ээ асуудал, зорилго, мотивац их болох нь шүү дээ. Тийм ээ. За одоо тэрэндээ хүрэхийн тулд юу их вэ? Алхмаа тодорхой. Алхам гэдэг нь чи өнөөдөр, маргааш, сарын дараа, 3 сарын дараа юу хийж, ямар зорилго тавиад өнөөдөр юу хийж болох вэ гэдгийг л ярьж байгаа. Зүгээр step by step, baby step байхгүй. Юусе кейс. Бодтой юм а бичих. Бодтой алхам. За чи өмнө нь ямар нэг номерт профайл үүсгдэг. Профайл гэдэг нь энийг би хүмүүст зөвлөдөг. Өөрсдөө профайлыг болгох. Яг л бид өвчний түүх гэж байх ёстой шүү дээ. Бидний бид нар шилжилтийн үед өмнө ч гэсэн баг байгаагүй цаасаар явдаг гэсэн шүү дээ. Одоо тэр цаас чамд байдгүй. Тэр өвчний түүх чинь байхгүй учраас би шинээр бүрдүүлээд хадгалж байгаа одоо сүүлийн 3 болж шүү. 3 жилийн датагаа цуглуулж гэлсэн. Төрснөөс байх хэрэгтэй. Зарим хүмүүс ямар вакцин илгэсэн ч мэдэхгүй юм дэрч шүү дээ. Тийм. Миний сонсон амар аав ээж их байх хэрэгтэй юм байна л да үүрэг тий. Тэгээд гинт юм бол удамд нь юм байна гэж зүгч хардсан юм биш үү? Энд ч дээр очлоо чи ямар ч боломжийн хөгжсөн улс төр очлоо өвчний түүх. Компьютер пампа орлоо бүх юм чи хараад ийм түрүү жил ийм юм уугаад ийм антибиотик ууц чи ийм сөрөг нөлөө үзүүлээд чи ингэсэн учраас одоо ингэх хэрэгтэй юм байна. Чи угаасаа л ийм юм биш тэгээд чамд магаар дахиж үзэхгүйгээр суур 70-аас 75% хэлээд өгчих байхгүй юу. Тэгтэл 70-75% чинь чиний өвчний түүх гэдэгтэй адилхан чи өнөөдрийг хүртэл 20 30 40 жил амьдэрсэн амьдралын хэвшил чинь ирээдүйд чи юу хийх ёстой юм өөрийг яаж өөрчлөхийг тодорхойлно. Хүн таарах ёстой. Хүн өөр таарсан алхам хийх ёстой байхгүй. Өөрийн чадах юм хийх ёстой байхгүй. Тэ? Насаараа ирэх хуц өнөг чи маргааш битгий юу? Гэвэл болох уу? Тэр хүн чиний дайсан болно шүү тий. Хизээч тэр амьдралгүй байхгүй. Тийм. Хизээч чадахгүй байхгүй. Яг тэрнтэй адилхан. Насаараа уугаагүйний угаасаа битгий уу гэвэл тэр шиг аврах юм байхгүй шүү дээ тий. Тэгэхээр хүндэн тааруулах хэрэгтэй. Яг л имийг имчилгээг өвчлөний түүхээр нь хийдэг шиг хүн ирүүлжээ амьдралаа өөрчлөө гэвэл түрүүний өнөөдрийг хүртэл хийж ирсэн амьдралын хвшлээс нь үүдсэн бие сэтгэл зүйн байдлыг нь донтолтыг нь өнөөдрийг хүртэл бий болсон хабит гэдэг байгаа шүү дээ. Хвшлийг нь харна. Тэгээд тэрийг нь засах юмыг сайжруулж болох юмыг нь засна. Баг засаж эхэллээ тэ. Ерөөсөө тэр байхгүй. Тэгэхээр ерөөсөн чи өөрийгөө мэдээж таних хэрэгтэй. Чи өөрийгөө мэддэг болох. Чи өөрийнхөө тухай тийм ээ ганц хуудсан дээр тийм ээ өглөө босоод орой унтах хүртлээр хийдэг бүх юмаа ингэж бич. Бүгдийг бич. Чи өглөө босоод шээдэг юм уу? Эсвэл зарим босохгүй шүү дээ. 10 минут хэвтдэг юм уу? 20 минут хэвтдэг юм уу? Яагаа хэвтдэг юм? Тийм ээ. Амралтын өдөр яадаг, ажлын өдөр яадаг, тий? Машинд хэдэн цаг зарцуулж байна, тийм ээ? Машин зарцуулаад явахдаа юу хийдэг юм? Уцаа уух юм уу? Подкаст сонсдог юм уу? Эсвэл хараал урсгаад стресстэд явдаг юм уу? Идрий чинь бүр ингээд чи өдрийнхөө хөвшлийг, хабитыг тоочно. Ингээд эндээс засах юм юу байна? Энийг ямар болох вэ гэдгийг ярина. Тэгээ болохын тулд хамгийн чухлаас нь эхэл. Хамгийн чухлаас нь багаар л засна. Хүн сүртэй адилхан чи одоо юм байна. Зарим хүмүүсийн хувьд те гэртээ тоогоочтой ч юм уу те эсвэл ингээ ихнэр нь хоол хийж өгдөг ч юм эсвэл ингээ туслах хүнтэй те эсвэл ингээ хоол унс нөгөө юу гэдгийг галтоон гоё ч юм уу боломж айгүй өндөртэй те магадгүй гэртээ бэлдүүлээд аваад явчихвал хүссэн хоол хийж чаддаг гэдэг ч юм. Тэгвэл зарим нь боломжгүй шүү дээ. Тэ гадуур нэг хамгийн ямтхан муу хоол итгэсүр сонголтгүй юм шүү дээ. Тэгвэл энэ хоёр хүнд адилхан дэглэм, адилхан хоол унсны хөвшил суулгах боломжгүй байхгүй. Ямар ч боломжгүй. Тэгэхээр хүнд нь тааруулахаас сонголт байхгүй. Одоо зүгээр жишээ зэтэл л да тийм ингээд өглөө хоол их завгүй тэг гэрт нь туслах хүн байхгүй ганцаараа амьдэрдэг ч юм уу тэг эсвэл ингээд олон хүүхдтэй ч юм уу яад өөртөө цаг аягүй багцсан. За тэр чи нэг тийм хүн байж л да тэр хүн яах вэ тэ гингүүд за магадгүй 7 хоногийн хагас өдөр юм уу бүтэнсэ өдрийн талыг нь чи зүгээр хүнсээ бэлтгэж зарцуул. Нэг өдөр зарцуулж. Хагас өдөр зарцуулж тэ. Өөрчид бэлдээ савлаад уутлаад хөлдөж бүтэн тэр ажлын өдрүүдийг бэлтгэх. 5 өдөр хийгээд бэлтэж. Яг гэж байж болж байгаа байхгүй. Тэр өдөр тутам одоо наа чи өөрөө хоолоо идэг юм шүү дээ. Бүр студ байгуулаа тий ингээд эрүүл амьдралын төлөө би одоо бүх юм хийж байгаа байхгүй. Бүх юм зориулж штэ. Бүхэлдээ студ байгуулж чинь, тоноод хөрөмж авч чинь тий. Галтаа өөр ингэсэн ингээд бүр мастер галтаа болж тий. Өдөр тутам өөртөө хоолоо. Тэгээд яаж юм? Гэртээ 2 өргөжтэй, ажил дээрээ нэг том өргөжтэй тий. Махаа урчлаад зэсээд жижиглээд бүх юмаа би бэлтчихэж байгаа байхгүй. Ингээд дүүрээд ирдэг сүлт. Тэгээ гарын дор бүх юм ороод ирж байгаа. Энэ дээр хэлж ихэнх боломжтой бол нэг номер юунаас эхэлдэг? Орчноо өөрчилсөн. Орчин гэдэг нь галтгоотой ажил. Галтгоогоо өөр юм болго. Өөрөлдвөл гарын доор ядаж тэ тухайн өдөр ирэх ногоо
Жимс ч вэ нөгөө ч вэ ялангуяа мах өөх тос нөгөө эрүүл юм чинь те байгалийн хүнс чинь гар доор тухайн өдрийн хэрэглэх хэмжээндээ бэлэн байхгүй бол чи айх над шиг харьцангуй би завтай байхгүй те өөртөө амир цаг. Тийм л хүн биш бол чи өөрчилж чадахгүй байхгүй. Яах юм? Хошин тавиалах нь шүү. Хошоол тавь. За байхгүй юм чи тэр байхгүй, энэ байхгүй. За махаа авна ингээл яваа. Ерөөсө бэлтгэл ажил аягүй чухал биш шүү. Бэлтгэл. Prepared. Be prepared. Yes. Бэлтгэл чинь нэг номер. Шууд маргааш хийх биш байхгүй. Орчноо засчих хэлтэй. За чи ингээд за юу гэдгийг за тосгоо ингээд юм хаалгаа чимэрдэг пэйж үйдэг те. Яг зөврийн нэг жижиг шаргач авах нь шүү дээ. Гэдэг ч юм уу те. Одоо бол юм болгон байдаг болсон биз дээ. Хятад руу захиж болж юм те. Ингээд гарын дор хямдхан нэг хүнд хоол хийчих тийм бэлэн смарт тоног төхөөрөмжүүд маш их байдаг болсон. Тэ бид нар зүгээр шалтгаан ихтэй байгаа байхгүй. Тийм. Бас залхуурах их боломж байгаа байхгүй. Гараад идчих юм. Тий. За мах байхгүй. Тэр нь байхгүй. Тийм амтлагч байхгүй. Тэгэл гараад итгэл юм бол тэр газрынх баг танд зөрүүлж чанартай юм хийнэ гэж байхгүй шүү дээ. Бизнес юм байхгүй. Чи бүр за өстө тун цөөхөн те магадгүй үнэхээр те ингээд бүр өстө юу гэдэг суши муши байд юм эсвэл бүр вагю магю хийдэг нэг ганц хоёр стар мэддэг ч юм бүр тийм өндөр зэрэглэл ресторан чи ордгоо юм бол ялангуяа Монгол шиг Улаанбаатар шиг ийм газар те чи эрүүл тостой, эрүүл махтай тийм ээ, эрүүл амтгчтай, сахар багтай ч гэдэм үү те юу гэдэг зүгээр органик хоол идэнэ гэдэг ойлголт байхгүй. Зүгээр л байхгүй. Ер нь бол эрүүл хоол идэх бол өөрөө л хийх юм байна. Өөрөө юм уу? Чам хийж өгдөг хүн байх хэрэгтэй. Эсвэл чи ингээд хялбараар бэлдэж болно. Нэг бол чи өрчлөөд, нэг бол чи яг нь гой бөөндөн сайхан бэлдэж болох нь байна тий. Хөлдөөгөө тавьчих. Яаж нэг хөргөчтэй байчвал. Яаж нэг хөлдөөгч багтал болчих жоох. Хөлдөөгч байгаа л чи 7 хоногийн яаж 5 өдөр идэх хоолоо бэлтчихлээ. Бүр сайн ингээд маш сайн бэлтэх юм бол зүгээрээ хэдэн минут нийлүүлэл болохоор ингээд зохион байгуулалт хийж болох 10 минутанд тий хайруулан тавган тэгэл газ салах асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр өглөө босдгоос нэг 10 минут л их тусчих тий. Эрүүл болоо. Гэхдээ ер нь өдөр цай хийж байгаа ингээд савлаад аваа явуул зүгээр юм шиг баг. Хийчихэд. Тий одоо гайгүй ингээд яг эрүүл мэндийн боловсрол харьцангуй өндөр те одоо Европч үеийн Скандинавын орнуудыг харуултаа те гэрд нь хоолыг хийгээл ээж авнаггүй явуулчих шүү. Хүүхдүүд дандаа нэгийнхээ хоолыг солонгосч вэ нүү, японч вэ нүү, боломж ус бүгд л тийм баг. А бид нар ядгүй боломжтой амьдралтай ч вэ нүү, боломжгүй ч вэ нүү аль нь ч тийм биш байхгүй. Бидний сэтгэлгээний асуудал байгаа байхгүй. Мөнгө төрөхтэй болоод амьдралын дэвшлэл ирээд бид нар яадгийн эрүүл мэндийн бүрд ортоод гэсэн. Улам л том машин унаа л те. Улам л стресс нэмэгдээл, улам л их ажил нэмэгдээл. Яг үнэш. Яах гэж чи мөнгө төрөг айхтар гоё тийм те нийгмийн статус улс төр чи юу гэдгийг болоод байгаа. Сайхан амьдрах гэдэг амьдралын төвшин чинь дээшлээд амьдралын чанар дээшлэх хэрэгтэй байхгүй. Хэлээд үгүй. Энэ чинь баруун Америк болон баруун Европын харьцангуй хөгжсөн улсууд төр байдаг систем чинь тэр байхгүй. Яах гэж чи цалингаа нэмдэг. Яах гэж чи амьдралаа дээшлүүлдэг. Амьдралын чанараа ад жаргалаа дээшлүүлэх гэж л хийж байгаа шүү дээ. Тэрлүү манайх очоогүй л бид нар зөв одоохондоо нөгөө дутуугийн комплекс үетэй нэг юу гэдэг юм үзээг үн зовлон ч тийм үлэн байдлаасаа гараагүй байгаа байхгүй ингээл юм цуглуулаад байдаг хизээг амьдрах гээд байгаа тий бараг тэгж явж итэл 40 хүрэхгүй зүрхэн нагдаад эсвэл архиндаа хордоод өнгөрчихж ш зарим тий ингээл залуучууд ялангуяа ковидэр аягүй болон залуучууд зүг суцаар явлаа. Ерөөс анхаарахгүй байсан. Болдоо их гоё ярьж байна. Болдоо л ерөөсө хөргөч цуглуулдаг хөө. Гар утсантай машин биш. Хөргөгч дугуй мопетонд мөнгө зардаг хүн шүү манай болтоочоос. Одоо миний угаасаа ганц хутганд тий хутганд мөнгө зарж ийн. Тий одоо зүгээр гадагшаа яг энэ жилдээ нэгэд явна л та. Сургалт болон тий амрах зорилгоор. Тэгээ явхад бол ерөөсө миний зүгт амтлагч тэгээд эрүүл органик хүнс тий нөгөө янз бүрийн спайсууд, пейстүүд, Монголд олддгоо нөгөө тэгээд оливын тосч байдаг юм уу те. Монгол байдгүй юм ийг л би зүгээр дүрж чирж ирдэг байсан. Монголд угаасаа чанартай оливын тосч байдаг юм байхгүй. Тэр Европт явж байгаа хамгийн хямдхан л энэ үнэтэй зараадах юм те. Угаасаа $30 доош ориг олив гэдэг бол байхгүй байхгүй. Угаасаа тэгжил бүр ихтэй хүмүүстаа бүр яг супер гар аргаар ийсэн яг те одоо тосгонд хийдэг ч юм уу яг чихэн гар аргын тим оливыг бол sorry баг чи 500 мл-ийн $100-оор багт авна штэ. Зүгээр л тийм боломж байхгүй юу. Тэгээд илүү холцтой ч юм уу эсвэл мууцсан жимсээр ийсэн ч юм уу те. Тим нэг экстра виржин гэдэг юмнууд л гайгүй тийм байгаа шүү дээ. Хэрэгтэй. Яг ингээд хүнс бол угаасаа Монголд хэцүү. За дараагийн асуулт. За Улаанбаатар хотод амьдарч байгаа бид бүхэн за болдоо бол их туршлагатайгаа бидэнд одоо газар илжих байх гэж найдаж байна. Ер нь хаанаас хүнсээ цуглуулж байна? Аль талын хүнс вэ? Хаагур юу
хөргөчөөд үргэж байна. За ёстой янз бүрдээ 100 бол яг вэ хаяа бас ногоо цагаа гараад гайгүй болонгууд нэг олон байгаа. Ногоон дэр гэвэл жишээ нь юу яаж байгаа. Ингээд одоо нэг Ашанти 13 гэдэг шигтэй. Жинхэнэ ингээд нөгөө хашаандаа тарьдаг ч юм уу те ингээд тийм нөгөө саруул зах мах дээр ч юм уу те. Жишээ нь тэгтээ хөөрхий зарим нөгөө тэрэнд хүн авахгүй л зарим нь ингээд бүр 2 гүр даваад явчихнаа зөөж мөг заримдаа хүн олдохгүй янз бүр. Нилээн хайд сургалж те сошиалор ч юм уу эсвэл таньд гүнээр дамжуулж иж нөгөө ингээд те яг олон төрлийн ногоог тийм ээ ямар ч нөгөө презерватив шавж устгах цацахгүйгээр те гэртээ өөрийн болон худалдах хэрэгслэр ингэж тарьдаг хүмүүс байдаг байхгүй юу? Тэр хүмүүсийг олж авдаг юм. Тэр хүмүүсийг олж ээж тийм хүмүүсээс ногоо авбал ер нь хамгийн сайн. Уучлаарай тэр e-mart ч вэ нү юун ч вэ нү те яг үндэ импортын ногоонд бид нар ямар ч стандарт ямар ч чанарын хяналт байхгүй. Тийм ээ. Угаасаа ойлгомжтой чи харангуут тэр чи ингээд юм саарлцсан цагаарцсан юм нэг гадуура тийм ногоонод байгаа ш. Яг навчт ногоон бүгд адилхан те. Тэр чи үеийн зүгээр хамгаалтын бодис, химийн бодис, тийм ээ, презерватив, тийм ээ, шавж устгах ингээд цацчихл байгаа. Тэгээ дээрээс нэмээд ойрхон хятад Оросоос бид нар яадаг дандаа ирээнээс хамгийн муу хамгийн хямдхан юм л бид нар авдаг. Тийм учраас нөгөө эрүүл мэнд ялангуяа нөгөө хүнсний аюулгүй байдал гэдэг Монголд нь ойлголцсон гэдэг юм тийм. Яагаад хямдаг авч байгаа шалтгаан ойлгомжтой шүү дээ. Нэмж хямдханыг авч нэмж зарах учраас. Хямдхан тэр чинь баг үндэ тээврийн зардал нь авч байгаа барааныхаа өмнөөс үнэтэй зөө. Тийм хямдхан юм авдаг зөө. Тэгээд нэг алим авлаа гэдэг 3 нугарч орж ирдэг зөө. Тэгээд 4 нугарт юм. 4-тэй яг зөв 3 4 5 нугарна. Тэгээд 5 нугарж байгаа алим чи ямар үнэтэй ямар аимшигтай алим авсан байж болох вэ чи бодоод үзэлтэй. Тээвэрлэлийн зардлыг төлж шүү дээ. Тийм л байгаа шүү дээ. Тэгээд тэр удаан хадгалахнууд нөгөө гадуур нь тэг лактдаг, бүрдэг тийм бид нар иддэг байхгүй юу. Наазах. Ингээд зүгээр л хүнс гэдэг маань зүгээр хор болчихдог байхгүй юу. Баг хэрэглээг үн дээр бол. За одоо хор гэж ярьсаар хамгаах гэдэг. Одоо гол асуулт нь болохоор ер нь ингэж гоё ингээ яг өөртөө ингэж гарааргаар одоо хөлөмжин тарьдаг хотын захаарлага бус захын дөрүүдээр л байгаа те. Нэг бол бүр хөдөө ч юм уу те. Одоо нэг налах малах ч юм уу те эсвэл тэр хүмүүсийг ер нь хэрхэн групп байд юм уу хэрхэн олж одоо яг бичлэн очиж хүнсээ татах вэ? Ямар арга байдیں۔ Одоо туршлагатай оолцож. Яг Facebook-оор юу нь бол хайж болно шүү дээ. Facebook-оор бол одоо олдохгүй юм байхгүй те. Одоо ногоочдын групп, махны групп гэл янз бүр юм байна. Тэгтээ бас баталгаах чи яг л уулзж ээж юм уу таньдаг хүнээс асууж ээж мэдхээс биш чи өөрөө баг үзэж харж ээж одоо ингэж ижил баг л 100% баталгаатай мэднэ. Яг үндэ одоо тэгэл хүний амаар яваал байгаа байхгүй би чи бас л баталгаа байхгүй. За тэгэнгүүт ядаж нөгөө нэг одоо юу гэдгийг нөгөө одоо бас нэг тийм нөгөө худалдаа болдог шүү дээ. Нэг хөдөөний эко юм уу гэл нэг зохион байгуулаад ямар намж болдог. Тиймэрхүү юмараа бол бас харьцангуй гайгүй молдоо шүү. Тийм юмыг алдахгүй байсан дээ шүү дээ. Ядаж тий ойр зургийн ногоогоо тэндээсээ нэг яаж сарын хэрэглээгээ цуглуулад авч хуасан. Зүүн гардаг тэр үзэл. Яаж ч стадион тий. Тэр чинь нэлээд олон аймагудаас гардаг шүү дээ. Улсаас зохион байгуулдаг, өөрсдөө ч зарим зохион байгуулдаг. Яг эко тим гээл тий. Одоо нөгөө зүр жишээ татвал нэг ундам гişүн чинь бас нэг юу лээ аль аймагт үлээ бас нэг эко гэдэг нэг юм хийгээд байгаа шүү дээ. Тэр мэрэгвэр ч юм уу нэг юм хотод бас нэг тиймэрхүү үзэсгэлэн худалдаа амжин болно бас дэжгүй. Зүг. Одоо эндээс яринаас болдог яринаас ойлгоход бол ер нь хүнсээ цуглуулахад маш их цаг гаргах хэрэгтэй байна, анхаарах хэрэгтэй байна. Би бол одоо зүгээр унших номоо цуглуулахад цонхот цаг гаргадаг шиг. Үгүй юу ном бэ? Хүнсээ цаг гаргах хэрэгтэй байсан юм шиг. Тэнгүүтээ хайхын тулд одоо би ингээд хөдөө орон төр явах болчих гээд байгаа байхгүй юу? Энийг товчлох яг ингээд гайгүй ингээд тип бэлэн тип одоо бас залхах гэдэг. Ер нь хаанаас яаж ингэж одоо махаа ер нь яаж сонгож авдیں۔ Тий. Ногоо хаанаас одоо хувь хүнээс авч. Гэтэ ер нь чиглэл нь аль юм бэ? Бас одоо сонсч байгаа хүмүүсээс тийм юм хүлээж л байгаа одоо. Тэндээс очиод авчаач гэдэг ч юм арай гайгүй гэдэг ч юм уу тий. Дадарч нэг юм хэцүү асуудал үүсчихэд байгаа байхгүй. Нэгдүгээрт ингээд нөгөө олон хүн очиод нэг дороос чанартай их хэмжээнд авчдаг газар байхгүй. Хамсалтай. Монгол ихэр хийдэг учраас тий. Нэгдүгээр чанартай органик бараач нэмэхээр байхгүй байна. Хоёрдугаарт юу гэдэг ингээд олон хүн нэг дор бас ихээр авах боломжтой газар бас ховор. Жишээ нь махыг аваад үзвэл их яг үндэ ингээд боломжтой ч юм уу тэгээ ялангуяа хөдөө ээж автай хөдөө өссөн хүмүүс бол харьцангуй амар. Яг хөдөөнөөс яг чанартай махаа таньдаг үнээсээ тий ичээ татчих. Тэрээсээ татвал. Тэр бол нэг номерын хамгийн найдвартай арга. За тэгэхээр тийм боломжгүй хүмүүс шүү дээ тий. Захаас л авч тий. Захаас л авч төөрх өстой чанар нь ямар мал байсан мэдхгүй шүү дээ тий. Тийм байж байгаа. Тэгэхээр ядаж нөгөө нэг зах орлооч гэсэн нөгөө баталгааны бичгтээ, антибиотикийн бичгтээ, эмний бичгтээ, тэг ядаж нэг ганц юм баталгааны бичгтээ тийм ах яаж аваа. Гарал үүслэлтэй. Гарал үүслээ нэгдүгээр шалгаад яг нөгөө хүнс авахтаа орцоо хар гэдэг байгаа шүү дээ. Орцоо бид нар уншаад болохоор Google Translate хийчихэж шүү дээ. Амар орц залхуураад байгаа хөө. Translate тавь татлаа 5 секунд л орчуулна шүү дээ. Тэр орцоо хардаг шиг ганц бичгийн асуугаад сурчих хэрэгтэй. Бид өөрсдөө шаардаад байвал чанар дэвшлэн.
Тийм ээ. Тэгэхгүй бид нар зөвхөн үн яриа л байвал чанар унаал тий. Хамгийн эмдэн л гэдэг бол чам тий мах биш ч юм өгч магадгүй шүү дээ. Бүүмд ногоо биш ч юм өгч юм. Юу ч үгүй мэдэхгүй шүү. Өөрөө тэр сонирхч зөвхөн үн гэдэг ганцхан шаардлага тавиад л байвал бид нар тэрэндээ таарсан л хог навшаа. Тэгээ бид нар өөрсдөө шаардлага тавьж сурах хэрэгтэй юм билий. Олуула. Болтоо гэдэг нь ганцаараа энийг яриад ч юм уу. Би ганцаараа хайж яваад яг ганц нэг хүн бол өөртөө зохицуулах болж байна тий. Тэнгүүд тийм ээ. Зүгээр л чи мах авчлаа бол эмчилгээний бичиг, антибиотикгүй гэсэн бичиг, тийм ээ, эрүүл мэндийн тийм ганц хуудас бичиг хаана байна л шаардаа сурч. Тэгээд судаа сурсан бүгдээрээ тэр бичгийг гаргаж ирээл бүгдээрээ тийм шинжилгээ өгдөг болчих واخхой. Тэгээд тийм бичиг байхгүй хүмүүс нь ас нь авах болчих штэ. Ингээд шийтгэж чинь. Бид нар өөрсдөө зөв шаардлага тавьж сурмаар байгаа واخхой. Одоо ногоо авлаа. Ийм артнч байна уу? Нэг булангийн дэлгүүрч байна уу те? Асуулт тий. Аль аймгаас хизээ ирсэн ямар ногоо юм бэ? Хаанхын мах юм бэ? Тэр нь түгтчихэд хариулж чадахгүй бичиг гаргаж чадахгүй бит яа. Ингээл болох байхгүй. За, ёстой бүр ойлгомжтойгоор хэллээ. Тий. Юм асуун байхгүй бол нэг дараагийн сонголттой. Окей, дараагийн их руу яв. Ингээл олж болж байгаа байхгүй. Юу юм биш үү бол доо тий. За зойрох юм чи гэрээндээс авчих бишээ. Цаг гаргаад хай. Яг тий. Яг хүнсэндээ анхаарал гэж байгаа юм биш үү? Тий. Одоо надад нэг мах авдаг газар байхгүй байхгүй. 4 5 газар. Заримдаа бүр шинэ газар очиж юм сонирхож үзсэн тий. Асуун, судална, онлайнаар ярина, уцаар асуун. Тэгээ заримдаа тэр газар нь өөрчлөгдөн, солигдно. Тэр нэг газраас бөөндөж юм авдаг юм биш байхгүй. Чи яг үнэхээр хөдөө өөрөө ногоогоо тарьдаг те, мал дээр гардаг, хөдөө цуслантай ээж авч ногоогоор ангацдаг, махаар ангацдаг биш л бол нэг газраас бүх юм авах боломж байхгүй. Бүр баталгаатай газар гэж байхгүй. Яг тийм ээ тийм. Зүгээр л бид нар farmers market гэдэг ойлголт одоо хүртэл тогтоогүй байхгүй. Одоо нэг зарим том компаниуд үүсгэж эхлэх гээд гэхдээ л болоог л болоогүй л. За. Ингээд өнөөдрийн санаа сая дугаар дээр бид нэр эрүүл мэндийн талаар маш сайхан санаа суулаа. Биднэрт одоо ерөнхийдөө өнөөдрийн дугаарын цаг нь ер нь болж байна. Бид ч бас ингээд яриадсэн чинь бүр цаг умартан бас нэлээд сайхан ярьлаа. За юуны түрүүнд болдодоо маш их баярлалаа. Яагаад тэгэхээр бид нар одоо энэ суур шалтгаануудыг их ойлгомжтойгоор тайлбарлаж өглөө гэж бодож байна. Бид нар зүгээр шууд ингээд учир шалтгаанаа мэдэхгүй ч шууд ингээд юм идэх нь ямар бас одоо зохимжтой бослох л та. Тэгэхээр шалтгаанаа өөрөө таньж мэдэх. Яаж таньж мэдэх вэ? Бүр арга хэлээд өгчлөөш ингээд өдрийн root line-ууд одоо юу гэвэл тэрийг өдрийн ажлуудаа жагсааж бичээд тэн дээр дүнэлт хийх юм байна. Бүр тэрэн дээр нэмэлтэхэд бүр хамгийн ялангуяа хүнсэн дээр шүү те. Чи хүнсэн дээр хөтөл ноутбук хий. Өглөө юу ицсэн? Тэр ицсэн юм чинь ямар орц орсон? Мэдхгүй бол асуу. Билийн мэдчихвэл тэнийг орцыг унш. Тэгээ бичээд эхэл. Тэгээд яах нь вэ? Чи тухайн өдрийн маргааш нь өвдлөө. 2 хоногийн дараа ходоод ч өвдлөө. Би чинь муудлаа. Өмнөх 3 өдрийнхөө ицсэн хоолыг хар. Тэгэл чи шалтгаан болчих. Тийм биш. Хин ч ицсэн хоолоо сандгүй шүү дээ. Сандгүй байхгүй. Хизээ санахгүй. Хөтлөх ёстой юм. Өдрийн ажлаа хөтлөх, хоолоо хөтлөх ёстой юм биш. Яагаад тэгэхээр чи бид ч нохоо нэг өдөр ингээд ядраад, уйлагнаад босч чадахгүй хөвчлээ. Чи юу гэж бодох вэ? Энэ нохоо яасан бол? Түүний юм л логолцсон байна би ирэхтэн те. Тий, юу ицсэн бэ л гэсэн шүү дээ. Хин хүмүүс юу идэ тий. Юу нохоо амтны ихэнхдээ яадаг бид нар дандаа л асуулуус яадаг. Дандаа л хүснээс нь л болсон байдаг шээ. Тэгэхээр гэрээс асууж чи хэн юу гэсэн бэ гэж хайгаах нь. Тэгэл хайгаал байна ш. Тэрнтэй адилхан бид өөрсдөө тийхгүй байхгүй. Өөрсдөө тэгж асуудаггүй л байхгүй. Тэгэхээр хүнсний юунаас нь хар юу илүүдэд байна, юу багтаад байна. Зүгээр л чи маргааш өглөө нь ходоод өвдөөд, хоолоо өвдөөд, тийм ээ, ам гашуураад, тийм ээ, эсвэл ингээд сөргөө үсээ босоход өмнөх өдрийнхөө хоолыг харах хэрэгтэй байхгүй. Хитэн цагт юу идсэн болоо чи ингэж байгаа юм байвал доо. Тэнд хариулчих юм байна. За энэ ерөөсөө өвчний шалтгааныг юунаас бас нэг олох аргыг баг хэлчихэж जैन дөө. Эмнэлэгт очиод мэдгүй би үдсээ санахгүй гэж зүгээр өөрөө бичсэн тэрийг асууад би ингэсэн юм өөрөө өөрийгөө баг мэдчихэж. Ядаж нөгөө чи үнэхээр ирүүлчмээр нэг хэсэгтээ тэг өөрийгөө ингэж сайжруулмаар байгаа, сэтгэл зүй эрүүл мэндээ сайжруулмаар байгаа бол ядаж нэг жилт гэж явах хэрэгтэй байхгүй. Яа. Эсвэл зүгээр толгойдоо эсвэл зүгээр л чи яг өөрөө үнэхээр хоол хүнсээ хийгээ сурцсан хүнд бол чи бичих шаардлагагүй болчих чи өөрөө хийж байгаа юм чи өөрөө мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхгүй бол заавал асууж уншиж судалж бичиж явахгүй болохгүй. Хэрвээ гадуур олж байгаа бол ялч. Тэгээд дахиад нэг юм хэлэхэд бол нөгөө яалч хүйнийг бол хэвээр нэг номерт хэлэхгүй байхгүй. Ихэнх бодис солилцооны эмгэг болон ходоод муудж байгаа шалтгаан ходоодны хаана гэмтэж байгаа илэг нойр улчирхай одоо цөс өтөрөх гэх мэт энэ 5 зүйл цаашлаад энэ
ходоод эзний асуудал төрөж байгаа. Нэг номын шилтгаан бол бидний бэлэн хүнс, бэлэн амтлагчтай чихэр сахар ихтсэн бүтээгдэхүүн байнга хэрэглэж байгаа. Тэр нь цэцмээ босруулсан, энэ хит босруулсан үс гэдэг. Нөгөө ультра процесс фуд шууд хэрэглэх боломжтой. Энийг бол хаач очисон энэ дээр бол 100% дэвшүүлсэн шүү дээ. Хамгийн ойлгомжтой. Ультра процессд фуд бол зүрх, ходоод, метаболизм бүх юмыг алж байгаа юу алж. Ерөөсөл фаст фуд гэж ойлгож байна. Фаст фуд гэхдээ фаст фуд бол зөвхөн нөгөө юу гэсэн бэлэн хүнс. Дэлгүүрч сайдлах. Дэлгүүрийн чи зүгээр ультра процессыг нөгөө тодорхойлтно аюу хэцүү гэдэг. Тэнгүүд энгийнээр яаж тодорхойлж би уншиж байгаа юу гэж утсан бэхээр хамгийн энгийн тодорхойлт юм. Чи гэртээ биш үү? Гэртээ одоо дундаж айл шүү те. Мэдлэлтэй. Ерөөдөө дундаж амьдралтай айлын галтгоонд байхгүй юмар хийсэн хүнс бол ультра процесс гэсэн үг. Чи галтгоон ч байдгүй юмыг чи дэлгүүрээс авч байгаа бол тэр ультра процесс гэж тодорхойлж байгаа. Юусгаар галтгоон ч байхгүй ихтэй химийн бодис онно шүү дээ. Эсвэл нөөцлөгч, хадгалагч, фруктоз, хай фруктоз, корн сироп, кейн шугар юу гэдэг те. Маст амталгаа, маст нөгөө презерватив, эсвэл emulsifier ч гэдэг юм уу те. И кодууд байгаа шүү дээ. Яг бүх юм код муу гэж юм шиг. Ихэнхдээ хүнд хашил, дахлаа, унгадаг те. Бочин солилтонд асуудал үүсгдэг, ходоод алдаг юмнууд чи энэ цохомл синтетик химийн бодисууд агуулгаж байдаг. Тэгэхээр чи эндэж нэгдүгээрт орцооч харахгүй яваад байгаа ихэнх хүмүүсийн хувьд те. Нэгдүгээрт орцоо уншиж сурах нь байна. Тэгээд сайн хэлснээр ультра процесс гэдэг хит босруулсан, ер нь босруулсан хүнсээ багасгана. Тэр дундаа нүүрс ус ихтэй, тэрнээс нөгөө будаа, гурил, чихэр бүх юм ч орж байгаа. Ер нь нүүрс ус гэдэг чинь нэг молекул байхгүй юу? Зүгээр л хүний бид ихтэй глюкоз болон тийм ээ сакрид гэсэн моносакрид, дисакрид яг олон янзын молекулын бүтц байгаа л. Гэхдээ цаанаа бол явж ихтэй л глюкоз болж хүний бид сахар болж усан чинь шингэдэг хүнсийг нүүрс ус гэдэг байхгүй юу? Тэр чинь бидний харамсалтай тэрийг нөгөө гурил будаа, шар будаа, нөгөө хөц тариа, хөх будаа бүгд орж байгаа. Бүгдээр будаа бол будаа, гурил бол гурил шүү гэдэг чинь тийм ч таахгүй. Эдрийг битгий хэрэглэж хэлж байгаа юм биш. Нэгэнтээ чи бодис солилцоо, эрүүл хэмжээнд доголдоод инсулин, глюкоз, тийм ээ, стрессийн асуудалд орцсон бол энэ хүнсүүд чинь чамайг нэг номерт ходоод очин алаад тархалт өргөдөг шалтгаан чинь энэ болчихдог. Тэгэхээр энийхээ харьцааг бодолцоод багасгаад тэгээд ер нь бол явж ирж нөгөө галтаа сайжруул нэг номерч шүү дээ. Гартаа оруулаад хүнсээ чи өөрөө биш юм аа гэх тийм ээ. Органик тийм ээ эрүүлэр хүний гараар хийлгдэг болцсон байхад л эрүүл мэнд чимэр хит дахин сайжирна. Урт хугацаанд. Зүгээр цаг хугацаа. За мэдээж нөгөө түрүү ярьсан стрессийг өөр бууруулах юмнууд байна шүү дээ, тийм. За их мэдж авлаа. Ер нь бол санаа суй подкастыг үзэж байгаа та бүхэндээ уриалахад одоо амьдралын чанараа дээшлүүлье. Ерөөсөө л юм байна. Тэгээ тэрэнд юу шаардлагатай бүгдийг эрүүл амьдрийн урт наслыг үл юу шаардлагатай сая өнөөдөр баг дэлгэрэнгүй ярьчлаа тий. Бүх юм ойлгомжтой тодорхой байна. Тэгээд та ингээд юу идэж байна, хүүхдээ юу идэж уулгаж байна тий. Ойр орчны хүмүүс юу идэж ууж байгаа гэдгийг одоо өөрөө ингэж анхаарад одоо эндээ одоо юу гэдэг тийм мэдлэгтэй болох хэрэгтэй юм байна. Educated болно гэдэг чинь амьдралын чанар дээшлэнэ. Энд чинь одоо хоол хүнсэг гэдэг байна. Хоол хүнсээ судлахаас эхэлж шүү дээ. Энэ бүгдийг маань болдоо энэ өнөөдөр бол маш сайхан дэлгэрэнгүй ярьж өглөө ингээд маш их баярлалаа цаг заваа гаргаад ирсэн. Тэгээд энэ бол их хэрэгтэй дугаар боллоо. Бид бүхэн эрүүл амьдралын чанарыг одоо энэ дугаараас санаа суун авч үлдлээ. За хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээ миний одоо бас YouTube сувгийг дагаарай дөнгөж эхэлж байгаа. Ингээд болдогийн Facebook болон YouTube сувгууд бүгдийн линкийг энэ видеоны description дор тавьчих. Та бүхэн орж зочлоорой. Нэр яагаад орж зочлоорой гэж нэхэр одоо Facebook-ын follow хийдэг ч юм уу. Тэгэх юм бол эндээс би ийм авлаа. Ийм авлаа гэх тэрийг пост хийдэг байхгүй юу? Айгүйхэн. Эндээс гоё team жимс орж ирсэн мэй мэдээлэл өгдөг. Тэр нэг хэрэгтэй учраас та бүхэн бас дагж болно. Тэгээд private ч юм уу хэрэгтэй юмуд бол шууд chat гэж асууж болох нь байна. Ингээд энэ удаагийн эрүүл амьдралын чанарыг бүтээхэд гар бие оролцсон санаа суй дугаар маань энэ төрөйд өндөрлж байна. Баяртай. За баярлалаа.